За та бүхэндээ өглөө, өдөр, орой, шөнийн минь төргийн ингээд Төтөгийн Тримиксийн 2 дахь дугаар эхэлж байна. Өнөөдрийн 2 дахь дугаар дээр маань Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Барху, камертай хамтлагийн дуучин Гана хоёр маань хүрэлцээрсэн. За өнөөдөр манай энэ подкастын маань дэмжиж бид бүхэнтэй спонсор ажиллаж байгаа Подшим. За Монкондо брэнд. Монкодог мэдлээ. Мэдлгүй яг. За Талын Монгол байж байна. За мөн энэ супер энерги ус байж байгаа. Энэ үнэхээр гоё ус. Түрүүн бараа уусан тий. Гоё бичсэн. Тийм үү. За тэгээд сонь сагаа юуцгаа. Бараа маань сая Америк яваад ирсэн. Тэгс Америк явахаас өмнө солонгос явсан. Оо тийм үү. 2015 онд тоглолтоор явж ирсэн X дүүцээрээ. Тэгээ хоёр тудаага аль биесны тоглолтоо хийсэн. Тэгээ ер нь жоохон чангарсан байна. Чангарсан байна. Тийм нөгөө Трамп гарсантай холбоотой бас визний асуудал жоохон чанга байсан. Тэгээд экспертүүдийн дахин одоо бидний тодорхойлолт хэрэгтэй гэсэн. Тэгээд дахиад юу яасан? Тодорхойлолтын чинс бид нар экспертүүдээс доктор профессорудаас л авч байгаа юм чи. Тэгээд нэг 20-25 хоног хойшилсан. Тэгээд бодож исэн төлөвлөгөө дээрээс нь тэгээд санхүү эдийн засагт бас тэр чинь бүх юм нөлөөлж байгаа юм шүү. Бид нар чинь өмнө авах юм бол мэдээж онгоцны тийз хямдхан байдаг гэдэг ингээл захиалцсан хамаг юмнуудад бүгдэлцсэн байсан. Тэгэл цуслахаар чинь ингээл. Тэгээ ер нь яваад ирсэн Америктайгаа монголчууд бол урдныхаас өөр болсон байна лээ. Тэг мэдээж яагаад вэ гэдээ бодож үзсэн чинь тухайн үед байсан хүмүүс 10 нас агсан байлээ. Тэ бид нар ч гэсэн 10 нас агцсан 25 он гэдэг чинь. Тэгээд бидний үзэгчдийн тоо бол цөөрсөн байна лээ. Тэгээд тухайн хүмүүсийн үр хүүхдүүд нь бол өөр юм сонирхдаг болсон байна лээ. Ийм л санаатай явж ирлээ. Америкийг баг хөндлөн гулд нь хайшин. Гэхдээ Чикагогоос Вашингтон DC хүртэл бид нар сайхан машина өөрсдөө бариад явлаа. Өөрсдөө тэр бол хизээж мартагдахгүй сайхан мөч байлаа. Тэгин шүү дээ гоё шүү. Тийм тэгээд буцаад бас Вашингтоноос Чикаго руу бас машин барьлаа. 2 л машины жолооч байлаа. Тэнд чи юм байсан уу? Монгол Улсын гавьч биш аглуу. Баталгаах хоёроо. Аглууч бас машин эвгүй барина шүү дээ. Оо сайхан барина. Үнэхээр бас сайхан барина оо тий. Гэтэ одны өгш шүү дээ. Миний хажууд сууж явах дуртай. Аглуу хажууд сууж явах дурггүй шүү дээ. Ер нь тэгээ жоохон нэг гიშгэн таардаг. Тий, яг үнэ. Гიშгэн хаац би айгуу гоё ингэж хараад. За айгуу гоё ингэж хараад. За гоё яваад ирсэн. За энэ гол цуусан хүн жоохон тийм байт юм байна тий. Яг тийм байна. Би асуугууд нийш хараад хариулгууд нийш хараад яг сүултээ би. За камерто 28. Камерто одоо 28 тоглолт юм. 28 тоглолт. Тий. Би камерто хамтлагийг анх 18 нас тоглолтыг Дөөрийн театрт хийж яхад нь би өөрөө плетэ авч үзчихсэн. Дөөр данхад тоглолтыг 18 нас. Оо ямар гоё. Би плеташн дээр үзчихсэн. Оо зөв. Йоо, тэр тоглолт надад хизээч мартагддаг байхгүй. Нөгөө нэг урт пижактай тоглолт уу эсвэл урт пижактай тоглолт. Пижактай байсан. Тий. Урт цангаатай байсан уу? Урт цангаатай байсан. За одоо гоё юм ярьж эхэлж шүү. Тэгээ гоё байсан. Нэмэх 21 ярихгүй шүү. Нэмэх 21 ярихгүй. Тий, урт цангамаа гэж хаст. Нэмэх 21 нэг хүүхдүүд жоохон хүүхдүүд үзчихвэл чихээ таглаарай. Том хүний юм ярьж шүү. Хоёул хэдүүлээ тийм тухайн үед бол бас сенсац болж исэн байхгүй тий. Зангаа чинь том пижак урт зангаа хоёр л байсан. Өөр байгаагүй шүү дээ. Тий, хамгийн гоё бидний одоо ингээ залуу наснда үлдээсэн гоё дурсамж гэж боддتي. Тийм ба тийм ба. Тий, айгуу гоё. Тийм зоригтой. Тийм шүү дээ. Тийм шийдэмгий тэгээд тий. Одоо үнэхээр үгээр хэлж одооний хүүхдүүд бол чадахгүй тий. Галзуу барын амд гараа хийхс буцахгүй гэдэг яг нас байсан. Тэгээ би одооний хүүхдүүд ингэж идэв штэ. Одооний залуучууд л гэж яриад идэг. Бид нэр өөрсдөө ч гэсэн залуу л байсан штэ. Тий штэ. Тий, стадионд нэг хэдэн октод зодолж исэн. Бас банд нэр зодолж исэн. Тухайд. Тий. Бид нэр ч гэсэн бас зодолж л байсан. Бүр соёлын төвөргөө тэгээ нэг Вистакогийн гадаа 120-ын 220-ын баг тойргийнхэн 1-р орлогын 10-р орлогын 11-р орлогын 3-р орлогын гэд бүлэг бүлгээрээ очиод нэг Вистакогийн гадаач нэг бүжгийн тэмцээн болно, дууны тэмцээн болно. Тэнд ингээл байж чинь 11-р хорооллынхан баг тойргийнхныг өдөж байгаа харагддаг тий. Тиймэрхүү юм бодж лээсэн. Тэгээд би бол одоо яг ингээд үнэнгээл хэлчихье. Тийм юм бол залуу наснд байж лээ тийм тэрийг нэг хараал энийг бүгдээрээ зодтолтож үсээгөө залуу нас тий хүн дээр л хүлж байгаагүй хүүхэд би бол ингээ эхийн цахан тагтаа байсан гэж одоо худлаа хэлээд яг худлаа хэлээд яг энэ бол
байдаг л нэг нийгмийн нэг үзэгдэл. Тэ? Тэгээ яг ганцны гар захин залуучуудыг бол би ерөөсө буруутгах одоо. Гэхдээ яг тэр нөгөө нэг маш олон хүн хутгалсан байлээ. Тэр бол өстой байж Тэр бол гаж واخгүй. Гаж асуу. Тэр бол гаж. Сая нөгөө нэг юуны тоглолтын дээр үү? Тийм гажиг үзэгдлээ. Тийм байлээ. Тийм тэр бол гаж үзэгдэл болчихж байгаа. Тэрнээс биш одоо ингээд түлхэлцээл одоо та нар сандгүйгүй юу? Ингээд гудамжаар явж байгаа л тавкал мөрддөг шүү дээ. Тий. Яагаад энэ ч ингээл шал танихгүй хоёр хүн тавкал мөрдөнгүүд эргэж харж байгаа л ингээд харцаараа байлдаг. Тий. Яг харцаараа байлдаг байсан шүү дээ. Санд тэгдэг байсан уу? тэгсэн. Тэгэл яг хинэн ялах уу гэж харцаараа бахан хар зогсчихсон нөгөөх нь маань жоохон харцсан доошоо болох юм бол тэгэл цаашаа яваад өгдөг жишээ нь. Гэсэн нь тэр чин таархасаа өмнө л ингээл зам тавьж хин зам тавьж зам тавьж өгөхгүй ингээл гүрийгэл явсараад мөргөлчдөг байсан юм шиг байна тий. Угаасаа албаар юм шүү. Айгуу сонин. Одоо ч залуучуудад тийм байдаг байх. Би бол ингэж боддог. Тийм байдаг бах ингээл би юунийгээ харцаараа ингээл яг яах гээд байна гээл те. Тэгээ нэг жоохон буулт хийгээл ингэчих юм бол тэгэл болдог. Энэ бүхэл бидний аав ээж ч бас байсан бах. Угаасаа л бүх үед байсан баг. Тий хүннийг үед ч байсан бах. Бага бах. Тий. Хүннийг үед одоо Чингис хааныг мөрлөө тэгэл бас дууссан шүү дээ. Толгойг болж тий. Тийм би бол тэгж боддог. Тэгээд ер нь бол одоо ингээд аав болцсон чинь хүүхдүүдээ сайн хүмүүжүүлэх хэрэгтэй юм билээ. Ер нь тий. Тэгээд манай аав бол намайг айгуу тийм эрх дураар нь өөрийнхөө нь өсгцэн. Тэгээд би тийм харцаар байлдаг хүүхэд болсон болов уу гэж боддгийг одоо. Тэгээд тэр яг адилхан юм байна. Би бас манай аав ээж хоёр намайг хизээч гар үрж үзээгүй. Сонти. Тий. Яа тэгэхээр зэрэг би өөрөө их тийм дураараа өссөн бах бас. Тэгээд нөө жүжигчний мэрэгжлийг эзэмшнэ гэж шууд ясан чинь хинч хориглоогүй. Тэгэл манай аав нэг ч зодуулж үзээгүй. Чи би хорвогийн мөнгө хүсийг баг байхад аамаа тэнгэр болсон. Аав нь өнгөрцөө. Тэр намайг бол жинхэнэ хайрлаж байсан. Би дээр 4 байхтай. 8 настай хүртэл намайг өстой нэг өөрийнх нь хөхтэйсэн. Кабинийх нь хөхтэйсэн манай. Одоо тэнгуч чи штэ хараа. Хүүхдүүдтэй гараа хөрөхгүй гоц. Хурж гин үү? Нэг хүүхдэл учраа. Тэр нэг юм хийл тоглолдог юм уу дүүг маань өстой нэг. Тэр хүүхд яг нэг миний зан арын шиг авцсан. Би бол чамайг өөрийнхөө учрыг олдгүй байл шүү дээ. Тэгээ шүү дээ. Би хүүхдүүдтэй гар хөрдгөө байх шиг боддог чамайг. Тэгвэл саяхан яг ганагийн тухай манай гэр бүлд яриа боллоо. Одноо тэр бодоод нөгөө хийл тоглолдог хэм блэ? Ганс үлдийн талаар яриад. Тэгвэл одоо ёстой яг тэр нөгөө нэг цовч ташуурдуулж олон цаг хичээллэж байсныхаа үр дүнг амсч байна те гэд. Харин тийм бүр тэгж ярьсан байл ч та хоёр те. Одоо л өстө жаргаж гин гэдэг шиг. Одоо Эрдэмэ гайхуулж гадаад олон фестивалуудад нэрээ гаргаж аав нь тэн зүгээр ингээ алга тавьсан. Энэ л гоё байхгүй. Гоё. Үсгийн цагт одоо зовлонд бүгд тооцоо гэдэг чинь байхгүй те. Өдлөхийн цаг сонголтын өгсөн. Одоо яг нөгөө ам нэхэр уушигнэ гэдэг шиг те. Яг зөв. Яг ярих хэрэгтэй байхгүй ганс үлдийн талаар. Намайг ингэж гэдэг байхгүй юу? Хүүхдүүдээ ингээд амар шахдаг, барьдаг те. Амар ингээд зовоодог хүүхд насыг гоё өнгөрөөх хэрэгтэй. Хүүхд насыг сайхан өнгөрөөх хэрэгтэй. Энэ хүүхд нас дахиж олдохгүй энэ гэж мэдээж тэр хүмүүсийн бүх хэлсэн комментуудыг би ерөөсөө эсэргүүцдэг. Нэг энэ бол бүгдээрийнх нь зөв. Нөгөө төгөр би өдөр болгон тэгж тоглоулахгүйгээр заваахгүйгээр өдөр шөнөгөө давтуулаад идэг юм бол байхгүй. Чигчин тоглоно, нийтэн унтан тэ 9 жорын юм хийж байгаа. Сонголтыг өгсөн байхгүй юу? Ер нь тэр хэрэгтэй юм лээ. Миний хүү одоо жоохон хэцүү давталт өндөрттэй тэ ингэж байгаад 20-с дээш сайхан амьдрах юм уу? Эсвэл одоо жаргаж байгаад хүүхд насаараа гоё ингээд зүгээр гэрийн даалгавраа хийн хичээлдээ явна өөр юм байхгүй. Бус цаг тоглоно. Ингэж явж байгаад оюутан болчоод зовх юм уу? Алин гэсэн чинь манай хөдрөө болохоор за би нэг оюутан болоод зовъя гэж байгаа. Бас сонголтоо хийж байна. Тий. За тэгээд. Ганс үлдүү? Тэгээд би манай хөдрөө том хөд гисэн. Том хөд. Ганс үлдээс би асуусан чи би одоо зов гэж байгаа. Тэгсэн чинь хоол идэхдээ хүртэл тийм би бил. Тийм үү. Эхлээд нөгөө нэг хоолнд ингээд 5 идээд нэг эхлээд ингээд цахаас нь идээд идэх байхгүй. Чи яагаад ингээд хойлоод идэхгүй ингээд эхлээд би дургу юм хийдтий ингэнэ. Дургу юм аа? Тий. За. Дургу юм идчихэд дараа нь
Дуртай юм иддэг гинэ. Яг тэрэн шиг зовлон эхлээд зовчоод дараа нь жаргыг аваа. Хөөх. Тэр хоолн дөр хүртэл тэр Тийм билээ. Тийм ээ. Тэгэл би тэгэл өөрөө сонгоцсон юм чи яах юм? Амын насан биз дээ. Чиний сонголт би чамайг шахаагүй. Чи өөрөө л одоо ингэ энэ сонголтыг та хоёрын хэн бодж олсон бэ? Таныг гэрүүлийн хүн та хоёрын? Ер нь бол цөмөр урлагийн хүмүүстэй. Тийш үү. Мэдрээд гарцсан болохоор манийдэд одоо яг 20 наснаас ч юм уу 18 наснаас одоо би өөр дээр ирэхэд би 16 наснаас мөнгө олж эхэлсэн байхгүй. Тэ? Юугаар мөнгө олж ирсэн? Энэ урлагаар л мөнгө олж ирсэн шүү дээ. Тэгэл нөгөө бацаан бахтай багштай загнуулаад тэ нүдүүлвэл ингээл тэр чин өдөр шөнөгөө тэгэл хүүхэд нас байхгүй шүү дээ. Хөгжим бүжигт байдгүй. Тэгэл ингэж явсараа тэрүүгээрээ хоолоо олж идэл анхныхаа цалинг бусад оюутнаас илүү болоод тэгэл 21 настайдаа 3 өрөө байр аваал. 22 настайдаа Land Cruiser аваал. Чи цагаан 200 байсан шүү дээ. Тий. Цагаан 200-тай. Тэгэл ингээд ихээр чин багтаа нэг хөгжим бүжгийн маань юм гарч ирээд өгч байгаа байхгүй. Тийм байна. Тэгэнгүүт дэлхийн хөгжимчд ингээд харж байхад тэд нар бүгдээрээ л багтаа яг давтчихсан юм байна. Ер нь урлагийн хүмүүс ч бүгдээрээ л давтчихж л. Тийм. Нүдчихж л. Тийм байдаг байхгүй. Тэгдгийм билээ. Тийм угаас тийм. Тэгжээж яг амжилт нүрнэ. 20 хэдэн нас дээр ирэхэд тэднэрт сурах хэрэг байхгүй. Өөрийнх нь чаддаг мэддэг юм бүр багасаа авцсан. Тэгээд тэрүүгээр ингээд цаашаа цоороод явдаг. Хүмүүст заадаг. Тийм байна. Тэ? Заагаад урилгаар тоглоод ингээд явчихдаг. Тэгээд ханшин өндөр. Одоо би бол сүлдгийнхаа ирээдүг хүүхдүүдийнхээ ирээдүг ер нь бол их өөдрөгөр төсөөлт шүү дээ. Та нар ч гэсэн тэгнэ. Тэгэлгүй яхаа. За бараагийн охин. Манай охин ч одоо Сүүний ч гэсэн монгол авьяаст шүү дээ. үгүй ээ тэгээд урлагийн хүн болох гол байгаа юм шигээр л биднийг юу яагаад тэгээд өөрөөс нь асуудаг өөрийнх нь сонголт гэдэг ёстой ч ингэ чи одоо юу болмоор байна л гэж асуудیں۔ Тэгэл нэг хэсэг багтаа болвол тэгэл би жүжигчин болно гэдэг байсан чинь нэг кино тоглосны дараа Чадсан. тий нөгөө юуг нь аваа яа гэдэг шиг Нурууг нь авцсан. Нурууг нь аваа яасан 16 ангит кино тоглосон. Маш хүнд кино байсан. Тэгээд тэрэнд хичээлээс нь бүр жүлээ аваа. Тэгээд хагас жилийн жүлээ аваад. Тэгээд тухайн үед чинь яг нэг корона гарцсан байсан. Ингээд 3, 4, 5 дугаар ангийн тал болтол ингээд ер нь 2 жил коронавитой байгаа 5 дугаар ангиас нь жүлээ аваад. Ингээд юу бол бөөм зүр амар хоцрогдолтой болоод ингээд нурууг нь аваа яасан байжгаад жүжигчин болох уу гэд нэг асуусан чинь гэж татсан шүү дээ бүр үгүйгээ. Хизээж болохгүй гэд. Тэгээ одоо сүүлд нэг асуусан хараа. Би ер нь жүжигчин л болох юм байна. Одоо 8 дугаар болцсон. Том болж шүү дээ бас. Ойлгож эхэлж байна. Тэгэл одоо мэдхгүй. Тэгээ ер нь одоо жүжигчин эмэгтэй хүнд одоо жүжигчин болох шиг хэцүү юм байхгүй штэ л гэж одоо ээж нь зөндөөл ярьдээ. Гэхдээ хүн хамгийн одоо чаддаг юм аа л бас хийх ёстой гэж би бол боддөө штэ. Тэ? Ер нь тий. Эмэгтэй өндөө. Аль чаддаг юм аа. Аль аль нь. Би эмэгтэй хүнийг бол эхний сайн эхнэр л байчаасаа гэж юу. Тэгэл ирчүүдийг сайн болчихол юм уу тэгэл болоо гэж бодож байгаа шүү дээ. Чаддаг юм. Одоо манай том хүч жүжигч шүү дээ. Тий. Бараа зүрийн бодолтой тий шүү дээ. Тий. Манай том хүч жүжигч шүү дээ. Би чи бүр хориглоод очиод нөгөө нэг юм мөн дээр нь очиод суйс дээр нь очиж байгаа бүр гасуулч игээд очиж чи бүр тэнцсэн бийж байгаа юм чи. Тий шүү дээ. Тэгээ байхгүй шүшин болсон. Гэхдээ манай хүүхд аюу сайн явд юм лээ. Одоо энэ гадуур ингээ хүн амтантай. Одоо чинь зүгээр Mongolia Entertainment чинь зүгээр Mongolia Entertainment чинь базаад л тэрүүгээр ингээ шүү тэгж. Mongolia Entertainment маань явд шүү дээ манай хүүхд. Тий. Мундаг тий яах вэ? За яах вэ тэгээд одоо өөрийнхөө хүслээр явах гэж. Батэрид үү? Тий. Бат Эрдэнэ. Бат Эрдэнэ үү? Би Бат Эрдэнэ үг одоо өстө барахаа байна. Одоо яаж юм? Хэцүү. Гатилтэй болох шиг гатилтэй болсонгүй. Одоо гिचэлдээ явахаас дург үүсэж байна одоо. Тэгсэн чинь сая би нөгөө нэг англи руу явчих түрээд ирсэн чинь модель болсон гинэ. За өндөр нь хэдий? Манай хүүхд өндөр шүү дээ. Чам баг самсрал болсон. Ямар сони. Тийм үү яа. Тэгээд газар модель хийж байгаа юм. Ямар хэнийг дөөрөж. Би ёстой. Мэдгүй би гайхаад байгаа. Тэрийг одоо модель хийхээр би гайхаад байгаа хөөхгүй. Гэхдээ би анх удаага сонсч байна. Надад гой санагдаж байна. Гэхдээ ямар гоё юм тийм модель. Би нэг газар модель хийж байгаа. Би ажилд орсон шүү гэж авчлаа. Одоо 10 12 төгсөөг байгаа шүү дээ. Одоо энэ хавар төгсөж. Тэгэл урлаг руу ойрхон одоо энэ хүүхдүүд амар айхтар болж байна тий. Угаас амар. Нөгөө баг нь шүү дээ. Зүгээр одоо бид нар шүү дээ. ABC-гээ алуулаад ингээ өвдгөөсөө одоо зүгээр YouTube үзэл хүүхдүүд чинь англи хэлтэй болж байна. Танай хүүхдүүд бас тэгж нү? Тий шүү дээ.
Харин тэгж ин одоо хүмүүс амар болсон. Монголоор ярих уу, англиар ярих уу гэж бараг тэгж. өөдөөс хараад идэв шүү дээ. Сая бид Хэд дуртай. хамтлагаар Англи, Ирланд руу тоглолцоод ирлээ. Ирланд байгаа монголчууд амар гоё хүлээж авлаа. Англид байгаа монголчууд хүлээж авлаа. Амар гоё юм. Бас нэг найзтай болоод ирсэн тийм. Өөр ангаа. Оо за. Наашгаа. Би тэр чи өөр хангаах байхгүй юу? Би ч хоёулаа өөр ангаа шүү дээ. Бас нэг өөр ангаа нэг найзтай болж ирсэн. Тий. Амар гоё байлаа. Ямар ч байсан хамтлагаа авч яваад хамтлагтайгаа гоё нэг гоё дурсамжийг бүтээчихэл хэлэрлээ. Английн тэр хоёр давхрын автобусны урталтанд сууж ирсэн. Үнэхээр хаймар юм. Зүгээр уртлын мод зодыг уртал зүгээр өнгөлцөг хагалт юм бэл. Амар юм бэл. Тэгж олол яг тэгж явчихна. Одоо юугаар ч өмнөлөгдөжгүй нэг гоё дурсамж үлдээж байгаа тий. Сая ер нь ковидын дараахан хамгийн ихний тоглолтыг Lumino юу танах уу? Америк руу шүү. Америк руу юу? Цөм үтсэн тий. Нэг нэг яриад тий. Та чинь тест Америкээр айгүй сайн үтсэн гэл ковидын дараа бишээ саяхан Америкч гэх юм уу? Тий. Америк өнгөрсөн жил юм уу? Төрний жил бүгд хөрхий тэгээ дэлхийг тойрсон шүү дээ. Тий. Австралиас эхлээл тэгэл Солонгос, тэгэл Япон, тэгээд Европоор бахан явж байгаа л тэгээ Америкээр яваад ер нь тэгж нэг явмаар юм. Гэтэ бид нэр бол Европ анх удаага явсан. Тэгсэн 30 жилд нэг удаага явсан. Америкт 2 удаа очсон. Австралид анх удаага очсон. Солонгост олон удаа очсон гэх мэтлэнгээр. За бараа би чамд юм амсуулъя. За. Энийг амсуу. Үгүй. За. Бодчих. Жирк. Бүхий хатаасан баг гинэ. Эртээд нь штэ цоомоо наадах чи бүр дурлаар гарсан. За. За ганаад байна нэг. Энэ манай энүүдийн залаад ий. Борцсон юм байл тий. Тий бодчих юм. Бүхий хатаасан баг гинэ. Хатаасан баг. Гадаадын хатаасан баг үзсэн би. Гэтэ манай Монгол хаг гүцэхгүй бэл. Тий яаж. Наа чи үнэхээр гоё юм блэ. Цоомоо бас олон орноор явсан шүү дээ. Цоомоо наадах чи идээд бүр дурлаад гарсан шүү дээ. Тий. Жохон гашуун. Та яд удахгүй би талын Монголын шөл буслаж өгнө. Нэрээ жинхнээс буслах гэдэг. Энэ буслал энэ өөрөө плет байхгүй. Талын Монголынхаа үг юм. За Монконди брэнд бидэртэй хамт ажиллаж байгаа. Тэгсэн чинь энэ цоомоо бас сая Америк руу явахдаа энэ Монкондиг авч явсан юм. Шар сүүний чихэр гэж. Одоо монголчууд ерөөсөө авч явдаг юм талын Монгол авч явдаг юм байна. Монкондиг авч явдаг юм байна. Энэ чихрийг бол авч явна. Наадах чи бодчимыг авч явна. Энд ч авч явмаар хэд байна та? Гадаад ачхгүй шүү дээ. Одоо тэгэл энэ хэл мэлээр зүгээр гарах уу? зүгээр гарна. Ийм яг нэг савлгаатай чанарын тэмдэгтэй. Тий. Сертификаттай болж зүгээр л гэдэг юм. Бид нэр ингээд хатаарсан болчгээ ярьсан чинь Гоё юм байна. Сингад бид нар чинь нэг олон жил байсан шүү. амьдэрсэн шүү дээ. Тэгсэн. 5 жил гаруй. Тэгээ бид нар чинь Сингад чинь мах амар үнэтэй. Тэгнь Бид нар чинь Сингад од биш оюутан байхгүй. Тэ? Тэгээ нэг хэл сурж байгаа. Тэгээд Монголоос бахан шууд аваад чинь. Тэгээд тэр шууд чинь амар гоё хоол болж байгаа байхгүй. тэгнь шүү дээ. Тий, айгүй хэмнэлттэй. Тэгсэн чинь нэг өдөр байхгүй бид нар явжсэн хятадд нөгөө шууснуудаа хураалгаад та нар бүхэл бүтэн нэг чамдаан дүүргэм шуузгээ боддоо. Шам арай л гэтрүүлсэн юм өстэй тий. Тий. Тэр чи одоо бараг 5 эрэгтэй хүний хоол ихэрч зүгээр тусдаа л өөрсдийнхээ юунд хийчихнэ өстэй тий. Тий шүү. Зүгээр нэг чамдаад хийчихвээ дан шуузаа хийгээ явж гисэн. Тэгээд чи пакингууд та нар Сингагаас буцаж ирэхдээ энэ шуузаа аваараа гэдэг. Бас ямар сайхан юм. Тэгдий юу хятадын юу гаалч нэгсэн шүү дээ. Тэгэл манайд за одоо манайд ч одоо босч ийн гэхэр ч юм уу. Дор хаяж 2 3 сарын дараа буцсан шүү дээ. Тэгэхээр тэр шууз ямар үнэртэй болсон байх уу? Тэ? Тэгэл тэр чигтэн за тэгэл хайж байгаа. Тэгэл хайцсан. Тэгэхээр бас Австрал ч бас тийм гэсэн хамаагүй юм оруулдаг. Канад ч бас тийм гэсэн шүү дээ. Тийм билээ. Тий. Австралиар манайх чи эзэм өгч юм бүгдийг харлахсан шүү дээ. Оо тийм үү. Австралиар тоглож байгаа. Австралид ерөөсөө тавьж үзээгүй шүү. За амсаад үз. Ямар юм бэ? Гоё юм шүү дээ. Гоё юм тийм. Зөөлх юм бэ? Зөөл юм бэ? Зөөлөө. Адууны өхрийн шарлагийнх гэдэг. Ч одоо яг л адууны махаар өхрийн махаар хийсэн биз. 50 хүний шүтээр зажлахад бол маш зөөлх юм байна. Зөөлөө. Шүүстэй гоц. Тий. Одоо би нөгөө насаа хэлж яахгүй бол хүмүүс намайг 30 таа гэж бодоод идэм шиг л. Тэгээд яац их гөгшрүү гэдэг юм л. Тэгэхээр одоо нэг 50 таа хүн шүү. Одоо 30 таа биш ээ.
Таяр миний одоо энэ подкастын маань нэрийг хараадах Trimix гэж байна. Тийм бай. 3 хүн суул орох хэрэгтэй юм байна тий. Гэтэ гуруула бүр үе үеэрээ суул бүр гоё юм шиг санагдсан. Тийм ээ. Гэтэ цаамаа над нөгөө ихний дугаар дээр явж хахад Тэгжилсэн үү? тэгжилээ. Бүр доотлын үе авчир. Тэгээд бидний үе, таны үе гэдэг ингээд явах гоё юм шиг. Тийм ээ. Ингээд сүлдүүл гоё юм байна гэж хэлсэн. Тэгээ гурлаа бие биенийг ойлгохгүй баахан тэгээд. Оо янз янзын мэрэж чи. Тийм байна нэрээ тий. Ямар ч тийм чи гоё миксер хийх нь шүү дээ. Микс. Тэгэл энэ подкастнаас нэг хүн болол гарах нь шүү дээ. Одоо тэгвэл тоо хоёр үе болчих юм бол би залуу үеийн төлөөлөлд ярьчих л та. Чи залуу яа. Ярьчих л та та нараа. Манай тэр бараг цух тий. Чи тэр цух. Би чинь дүү шүү дээ. Надаас уу. Тийм. Тэг би одоо хөгшин бол таарч гинүү. Тийм шүү дээ. Таа чи хөвшин Аа байна. яа. Би тэгээ сая нөгөө хавар кино бататай гуруула кино тоглосон. Оо нөгөө кино юу? Тийм. Тэгсэн чинь нөгөө уг мөгийг бол орн авчихлаа ш наад шүү дээ. Нөгөө мэрэгчлээ солиод ганаа мэрэгчлээ солисон гэдэг нөгөө юмд явдаг. Ганаа мэрэгчлээ солисон яагаад хийх? Тэр нэр яагаад хийгдэх вэ? тэрийг хийх гэсэн нэрээ. Тэрийг одоо хийгээч. Тэр чинь үзэхэд их үнэхээр гоё нэвтрүүлэг шүү. Гоё юу? Тэгсэн мөртлөө яаж бодож болсон бэ гэмээр үгүй яста төрүүлээд бодож олчихгүй яваа гэсэн зөндөл хүн байдаг баг. Би ч тэгж бодож байсан шүү. Одоо нуугаад яхаа. Ямар гоё юм бэ гэж бодож байсан. Бараа мэрэгжээ сольсон бол гэж би өөрөө ганагийн орон тавьж исэн байхгүй юу. Тэгээ олон хүн тэгдэг байх гэж би боддоо. Тэгэд гарахаа байцсан. Яага болчихсон бол гэж би бодоод байгаа шүү. Чи тэр нэвтрүүлгийг үргэлжлүүлээч. Нэрээ гоё. Нууцын нийлгүй анх яаж хийсэн. За. Хүн чинь ер нь бол тийм өлсгөлэн багтаал хүний тарих аймаар ажилт юм л шүү дээ. Тархины үлэн гэж. Тий. Яагаад тэгэхээр Ходоодны үлэн биш тархины үлэн. Ганцаардсан. Тэгээ амьдралын хэцүү үед тэгээ эрэгтэй хүн чинь бол аль болох тийм муу яваагаа хэцүү яваагаа найз нартаа ч хилдэггүй, аав ээжтэй ч хилдэггүй, Нуудаг. дотроо байд юм лээ. Тэгэл за яах вэ гэж бодож бодчихсон аа. Камертон гэдгээр хүмүүс айгүй тийм юм өөрөөр хараад идэг штэ тий. Манай болдоогоо төсөөлөд идэг штэ тий. Нэг юм цэвэр цэмцгэр нэг юм жоохон интеллигентний элит маягийн. тэгж боддог. Тэнгүүд ганаа яагаад хог ачиж болохгүй гэж. Вау. Тийм бол харин хүмүүс айгүй сонио харагдах юм шүү. Нэг цэмцгэнсэн баг тий. Очоод өхрийн баас мас цэвэрлээл ингээл. Тэ нэг хотын цэвэрлэх байгууллагч манууламжтай очоод халтарддаг экстрем тийм ажлыг хийвэл ингээд хүмүүс үзэх юм шүү гэж бодож байгаа байхгүй юу. Гэхдээ мөнгө бодоогүй. Юу хийх вэ гэж бодсон байхгүй. Тэгэхдээ майд нэг гоё юм, майд мөнгө боддгүй юм хэлт юм хэлнэ шүү. эхлээд те шууд уран бүтээл. Одоо чи ингээд жүжигчин болоод тайсан дээр гарахыг л тэглгүй яах вэ? тий? Ёстой тийш тийш. Гарны хөл тавигч юм гарах вэ бол гэдэг. баг үнгүй шахуул тоглож исэн байх. Ер нь тийм. Ер нь тийш. Тий? Тэгэл ах нарын хичнэрийн далбаан доор ингээл тэ тэднийг хараад яг тэр шиг камертон хамтлагч гэсэн анх байгуулагдахтаа тий бид нэр монголчууд бидний дууг сонсдог болчихсон. Тий? Тэгж л бодож исэн байхгүй. Яг тэр шиг яг тийм нэг нэвтрүүлэг хийгээд ингэчих юм бол хүн их үзэх юм болов гэж одоо нэг хийх юмгүй ганцаардаад тэгээд нэг жоохон гондуу тэгээд нэг тийм байх үед чинь яг тэр орж ирсэн байхгүй. Камертон их уран бүтээл хийхэ байцсан. Тийм. Хэсэг хуваарал ер нь хэсэг зогссон үе байсан шүү. Яг тэр үе юу? Тийм манай яба маань газар тариал ингээл бодоо чангаа хөрхэн карьерийг өгөөл тэгээд мэдээ чинь одоо барилга байшин гээл тэгэл би яг юу хийх үү дээрээ тулж байгаа байхгүй. За гана юу дуулах уу? Тэгэл за дуулахаас өөр гэл. Тэгээд манай болдоо манд дуулж байгаа юм чи. Тэгээд телевизийн салбар руу орж байгаа байхгүй. Тэгээд телевизийн салбар руу орсон чинь би эхнийхээ 2-3 нэвтрүүлэг компаниудыг гуйгаад өөрөө очиод би нэг ийм нэвтрүүлэг хийх гээд байгаа юм гэсэн чинь компаниуд чинь манай компаниг муухай харагдуулчихвал яах. Оо бас тийм байсан юм уу? Тийм шүү дээ. Тэр үуч тийм байсан. Оо ямар сэний. Манай компани чи ийм гоё байшин тий манай үйлдвэрчээстэй айгүй амар бохир тиймэрхүү байгаа. Тэгээд ийм байгаа манай энэ компаниг ингээд
Нөгөө нууц хэмийг нь гаргах гэдэг шүү дээ. Хүнд ил байдаг. Би яг ард хажлын би харагдах гэдэг. Тийм байна. Тэгвэл бас аргагүй наа. Цэв бүтээгдэхүүн биш. Тэгсэн чинь манай байр сав ийм ажил чинь ийм гэдэг хөөх. Тэгэл за тэр хамаагүй шүү дээ. Би гоё гарганаа зүгээр та бол ингэж хараад байгаамаа. Тэ? Юм харахтаа ингэж хараад байгаа. Телевиз чинь ингэж харалдаг юм аа. Зөв. Тэ энэ микроныг яг ингэ харуулж байна. Цаатлан харагдахгүй. Яг гоё эсгүүд юм би харуул. Панаалж байгаа хийс. Эхний 3 нэвтрүүлгийг хийгээл хүмүүс бас гайгүй үзэл. Тэгсэн чинь нэг компаниас ярьж манай дээр орооч гэдэг. Танах ямар төлбөртэй байдгийг гинэ. Бүр одоо мөнгө өгч зүгээр гоё уран бүтээл хийсэн шүү дээ. Би ч нөгөө ямар ч мөнгөгүй байгаа баг штэ. Танах ямар үнэтэй байдгийг чи би нөгөө үнэ мэдэхгүй. Нөгөө хүнээс мөнгө авчихсан болохоос тэгээд тэгэхгүй байсан. Одоо хүмүүсийн гоё хариулт чинь манай менежер байхгүй байхгүй гэсэн тэгж хэлэхгүй яасан. Тийм гүйлгээ ухаан байхгүй заатаж. Тэгээд боцс зааж хитгээ хэлчих. Үнэ үүч гэж хэлэх нь хайшаа чинь те. Яг тэр дороо хэлсэн юм уу? Хэлэх ёстой байсан юм уу? Өө яасан хэлсэн бэ? Орчий гэдгсэн чинь цаад. Гэс бодож байгаа шүү дээ. 100,000 гэвэл арай бага юм байна. Яа. 100,000 300,000 гэвэл болчих юм болов. 300,000 гэвэл болчихвол одоо яах вэ гэх. Тэр орж амт толгой ажиллаж байгаа байхгүй тий. Хитээс хитээ мөнгө төгрөг хитээ хэл махны мөнгө төгрөгөд чиж орж ирж байгаа 100,000 төгрөгөөр хийчихвэл хитээ хэл махаваад ингээ би чинь тэгээ ганцаар амьдарч ирсэн үе юм чи. Тэгэл за 300 гэж та дүүрчгээл 300 гэж аваа ил. Тэгсэн чинь тэгэд хийгч шууд тэгэл хийлээ те. Тэгээ хийгээд 300 чинь 500 болж байгаа дараа нь сая болоод 500 чинь 800 болж байгаа. 800 сая болж байгаа. Тэгээ сая 500 болж байгаа зэ. Тэгээд ингээд одоо бодоод байхад зах зээл чинь л ер нь өсгдөг юм билээ шүү дээ. Би ингээд сая 500-аар хийгээл байжсэн чинь нэг компани ой болоод одоо манай захирал заавал ор гэдэг. Захирал нь заавал одоо энэ 7 хоногийн тэд өдрөөр заавал ингээ ор гэдэг. Орохгүй бол болохгүй. Би хүмүүсээс мөнгө авцсан одоо болохгүй энэ нэвтрүүлгийг хийцэн. 5 сая өгье. захиалгад нэвтрүүлэг болж шүү дээ. Тий. Шууд захиалга зүйл болж. Шууд оочор дайрч орж ирэх гэж. Дайрч орж ирж. Мөнгөөр зөгч. Шууд оочор дайраад оронгод ахын толгойн дотор тэр үед мэдээж ингээд уушлаар ингээл дараалын дагуул явж байгаа юм л да. Гэхдээ гай эрдийн толгойд нэг юм ороод ирж байгаа байхгүй юу? 5 сая хүрч болох юм байна. Тийм ээ тийм. Өгч тэд нар хэлж байгаа юм чи орж ирэх. Сая 500,000 төгрөгийг би өөрөө ханшаа сая 500,000-аас дээшээ гарахгүйгээ бодсон байдаг. Миний тархины хэмжээ тэрэн дээр очиж гаццаа. Тэрнээс илүү бол хүн хийлэхгүйгээ бодсон байсан чинь 5 сая болчих. 5 сая гээд хүн өгчий хийчих гэхээр минийх ч нөгөө болох юм байна шүү дээ гэж. Тий. Тэгээд хүн бол нөгөө хөдөлмөрлийнхаа үр чимийг тэгэл авдаг юм билэ. Тэгээд би одоо энэ подкаст, дуу, жүжиг, кино хөдөлмөрлж байгаа бүхэл хүнд би амар хайртай. Гоё юм дээр. Би нэг юм асууж өгөх. Би нэг юм асууж болох уу? Болно шүү дээ чи. 300,000-аар хийдэг байхад телевиз цаанаас бусад ажилтаа албан хаагч зураглаач гэдэг одоо гэрэлтүүлэгч гэдэг юм жолооч молооч гэдэг өөр хүн байсан л үстэй. Та нар яаж тэгээд нэг ёсны тэр телевиз маань спонсор байсан юм шиг байна. Яг тийм. Тэгэхээр ардталтаа студ баг хамт олон чинь байсан байгаа байхгүй. Байхгүйсэн бол хизээж 300 гэж хэлэхгүй бай. Ер нь бол би бас л багаар л хэлсэн байх шүү. Тэр чинь нэгээд айгүй телевизтэй гэрээтэй байсан болохоор телевизэн баг бол цаанаасаа ганаад гээд ингээд телевизэн юу яатсан тий. Бараг оператор нь цаанаасаа гаргаад өгч, монтажийг гаргаад өгч, эфирийн цагийн гоё өгч. Тийм байна. Тэгэл гайрд өөр ажил чинь. Тийм. Би тэр нэг тэднэрт салингийн өгөхгүй. Тэр 300 мөнгө чи миний кармаар орж байгаа байхгүй юу? Тийм байна. Телевизэн ч өөрсдийнхөө нэг хувь цаг. Тийм одоо эфирийн цаг юм. Тийм л. Одоо чи наад нэвтрүүлгээ дахиад сэргээ. Тэгээд гоё. Одоо ч болно шүү дээ. Тэгвэл чамд одоо байна шүү дээ. Зөндөө олон мэрэгчлүүд байгаа. Үзээгүй юу? Үзээгүй. Тэг одоо энийг хийлдэ ядаж. Тийш. Энийг яаж хийдэг гэлөө? Сони шүү дээ. Сони. Тэ? Хамгийн ингээд сонголтоо зөндөө шүү дээ. Энийг яаж оруулж ирдэг юм? Тийм. Яг зөв тий. Бүр их сони юмнууд оруулж ирдэг. Угаасаа гоё. Тэгээд үзэгчтэй байсан. Гуруулаа хийсэн ч болно шүү дээ ер нь. Болно шүү дээ. Тэр гуруулаа ингээд нөгөө тэгэл 5 сая чинь тэгэл 3 хуваах гал тэгэл солиороо болно шүү дээ. Яах. Тэгээд нэг бензиний мөнгө байхад болно шүү дээ зүгээр. Гоё юм хийгээл явж хахад би нөгөө сая хэлсэн шүү дээ. Хөдөлмөрлж байгаа бүхэл хүн гоёо гэж.
Тийш дээ. Ер нь хөдөлмөрлж байгаа хүн болгоно л гоё. Ягаад тэгэхээр яг одоогийн нөхцөлд хөдөлмөрлж байгаа хүмүүсийг айгүй их доош нь татдаг, сэтгэл санаагаар унгаадаг, тэ нийгминчдэр, төрөнчдэр, тэ ингээд ус төрчих гээд байна л да. Ер нь тэгээд төр ер нь юмд ороод хэрэггүй юм шүү. Ер нь төр хэрэггүй шүү. Төр өөрөө хашаа. Хамгийн гоё ороогүй салбар нь манай салбар юм билээ. Тий, манайх. Олзуурах штэ. Тэгээд бид нар чи ингээ хөгжөөд байгаа юм билээ шүү. Ороод ирэх юм бол хэцүү баха. Очууд нь. Би сая Англид сая юу үзлээ, мюзикл үзлээ үнэхээр бүр нараслаг темпо байдаг бүр үзье гэсээр гад бүр 35 паунд. Тэгээд юм хиймээргүй санагдаж эхэлж байгаа вэ гэж. Юу тийм билээ. Бүр хит их гоё юм үзэхлээр бас санаагаар заримдаа айгүй тэгээд санаагаар унд шүү. Бид Бид нар бол бас л үзсэн тэгэл санаагаар унлаа. Өөрсдийнхөө Гэхдээ техник технологидоо л бид нар юу яаж байгаа юм. Тэгээд мэдээж зах зээлтэй. жил тоглож байгаа гэж байгаа шүү дээ. Тэнд. Жил тоглоход 4 ийм батарейхаа суулна бүгд дүүрсэн. Хөө бэлтаж дүүрсэн юм чи. Үнээр гоё юм бэл. Жилч биш ээ 30 хэдэн жил тоглож байгаа нарны циркч дүндөл байгаа юм чинь. Гэхдээ манайх үнээр хоцрогдсон юм билий. Уран бүтээлчдийнх нь Чадвар нь сайн. чадвар бол байгаа мөрч. Манай одоо энэ Монголын урлагийн одоо дуучтай жүжигч бүгдээ чадвартай. Нөгөө технологи нь хоцрогдсон. Тайз те. Тайз. Өө тэр тайзан дээр тэгэл ингээл бид нар арах болсон таа. Одоо тэгтээ шүү дээ манад тайзны ганц шийдэл бол яваад лээ. Сайхан ярьсан шүү дээ. Ледээр өстэй янз бүрийн цамхаг усгаж шүү дээ. Чадж шүү дээ. Гоё харагдаж шүү бас. Одоо нэг ийм л юмнууд дутаад байна. Ингээл дээш доошоо явсан лифт ийшээ урссан гинт ингээд нэг ус мус болчдөг нэг ингээл илс гараал ирдэг ч гэдэм үү те. Тийм тайзал их дутагдж байна да гэх юм. Ивент итгэгч дэлхийд ганцхан Монгол махан снэк Бодшин брэнд. Замдаа идэх юм авсан юм уу? Нэг юм мартаагүй замдаа үлсэн штэ. Бодшин брэнд. Дэлхийд ганцхан Монгол махан снэк Бодшин брэнд. За ямар ч үсэн хоёр дахь гоё ярьж хөөрч байна. Амар гоё байна. Яа тэгэхээр зэрэг бас нэг ингээд нэг хүнтэй ингэж юм яриа хөөрч ингэж нэг сэтгэл санаагаа ингэж өөрчлөх бас нэг хүнээс үг сонсох гоё байдаг хөөхгүй. Гоё шүү дээ. Ялангуяа ирчүүд маань чинь яг ийм яриа ярьдгүй шүү дээ. Тэ дотроо яг би бас сүүлийн үед одоо бас дандаа дотроо боддог болчих. Тэгэнгүүт одоо ингээд ярин гэж нэг гэсний нэг юм гарчин. Тэгээд би яг бас нэг ирчүүдээ бас өрөвддөг нэг юм хэлчихв. Одоо энэ яагаад өрөвддөг вэ гэхээр би бол ингээд дуулаад өөр болчих жоохгүй энэ дотор байсан юм гаргачихж байгаа. Гаргаа тайшраа. Тий. Тэнгүүд та хоёр маань бас ингээд жүжигийнхаа юм хийгээд ингээд энэ ч бас нэг ясны юм гаргацж байгаа. Тэгээд одоо урлагийн бос хүмүүс биш үү? Тэ? Офисын инженерүүд одоо тэд нар маань яаж гаргадаг юм бол. Тэгээд би нэг зүйлийг уриалмаар байгаа байхгүй. Ерөөсөө л дуул. Юу ч хамаагүй нэг сайхан дуулахад л шал өөр болчдөг юм л яг нэг ихтэй хүний он шиг ингээ гаргаж байгаа. Энэ дотор байгаа юм гаргахыг гэж бодож ивэл зүгээр нэг сайхан ингээ буглаад яваа юм тий. Буглаад байгаа бол гой дуулчих. Тэгэл бид нар чинь их нэртэйгээ загнуулаад гарна тий. Тэгнэ. Тэгдэгс тий. Тэгээ гарангууд ажил дээр очихоор нөгөө нэг загнуулсан юм л бодогдоод байдаг болохоос ажлаа сайн хийж боддгоо шүү дээ. Тэ? Яаж эвлэрэх үү, яах вэ, ийх үү, миний буруу байсан нь уул нь манай хүний буруу шүү. Тэгэл бодлоо ингээд идэг. Тэгэнгүүтээ яг тийм үед байх юм бол сайхан дуулаад. Чи нэг одоо гурлын ганц дуулчих л даа тэгвэл. Тэ? Нэг дотроо нэг барааш гоё дуулдаг шүү дээ. Барааг барах уу гэдэг байсан. Яана. Нэг тон тий. Баачка ахыг бол байхгүй гайхгүй. Энэ үедээ сүлдээ бүр хоршоод бүр бадалсан шүү дээ. Тэ хард авч байгаараа. Гэтэ бараа биш дээ. Манай бараа биш дээ. Жүжигчдийн хувьд ч мундаг жүжигч юм байна. Мартагдчихгүй сайхан хүмүүс шүү дээ. Тэгээд одоо амьдрал их нөлөөлсөн сайхан нэвтрүүлэг. Би өстө талархаж явдсан ш. Дотроо дандаа баярлж явдсан шүү.
Гайхамшигтай. Одоо нэрээ заяа. Чам тэгээд юу ч онгороо зам байхгүй тий. Гайгүй шүү дээ. Би ч өөрөө их. Яагаад өнгөрсөн? Манай өөр ангаах онгороо биш байхгүй. Манай өөр ангах нь. Тэг би ер нь одоо тэгэл суур хүмүүжилд ер нь нэг жоохон даруухан. Аавч нүү ээж чинь. Ээж хоёлаа л ер нь. Ээж бол бас нэг намайг бодох юм бол тийм ч ахтар бүр ийм даруухан гэхээсээ илүү. Ер нь ээж маань намайг бас урлагийн хүн болоход нөлөөлсөн. Ятга дарна, шанц дарна. Баян дарна, гитар дарна, амуур дарна. Тэгээд дээрэс нь өөр гоё дуулдаг. Тэгээд гитар дараад аавыг өнгөрсний дараа ингээл цонхороо харж байгаа л годомжинд явж байгаа хүмүүсийг хараад надтай цог дуулалт гэсэн. Би яг хажууд нь сонсоол. Би тэгэхэд нэг ээжийн сэтгэл санаа тавгүй байгаа. Ерөнхийдөө л нэг тиймэрхүү байгаа л гэж мэдж байгаа боловч тэр хүний дотор байгаа тэр хэцүү амьдралыг бол би ойлгохгүй байгаа шүү дээ. Ээж манд 40 гаруй насндаа л ханий алдсан. Тэгээд би хажууд нь ингээл энэ дуу миний сураараа гэл ингээл надад гитар дараал дуулаад тэр яг миний энэ чих рүү ороод цог дагаж дуулаад ингээд би нэгдүгээр тус нэг зөв сонирхолтой болсон юм шиг байна. Тэгээ урлагийн их гоё мэдрэмжтэй болж те ингэж багаасаа хүмүүжүүлж. За тэгээд миний ах нар бол тийм нөгөө нэг амар урлагийн хүн гэсэн цээж дэлтсэн агсан цогтуу атаман юу орилж ашгарс тийм юм ер нь ховордоо. Тэгэхээр би тийм гэр бүл хүмүүжсэн болохоор их жоох өөрийгөө жоон ер нь л одоо бүр дэндүүл бас заримдаа дарчих гад байдаг боловч би жоохон нүүрэмгий байсан бол магадгүй өнөөдрөөсөө илүү амжилттай ч бүр илүү явж иж магадгүй нэг болвол тэнийг тцэн явж иж магадгүй энэ хоёрын л нэг л би яг тэр хоёрын дундуур нь л яваад байгаа байхгүй. Нэг асуулт гараад ирсэн. Би сая ингээд нэг юм цээжээ дэлсэн гэсэн хатмаа гэсэн шүү дээ. Чи тэр хүмүүсийг муу хүмүүс гэж боддгоо, сайн хүмүүс гэж боддгоо. Гөө. Тэр чин дотор маш олон янз шүү дээ. Тэгээ манайхан дунд угаасаа тийм характерны хүн байхгүй гэдгийг би тайлбарлаж байгаа. Муу юм шил тайлбарлчихлаа тийм. Тэр хүмүүс бол тийм муу хүмүүс шүү. Би эдний ахыг тань. Эдний ах Өөрөнгөө аймгийн Хар хорон Улаанбаатарын хооронд микронд барьдаг байсан. Тий. Басгүй ах. Тодгүй. Тодгүй ах. Тэлэгжсэн. Тэлэгжсэн. Тэгээ сая нэр би нэг сая юм харсан шүү дээ. Энэ монголчууд яагаад ингэж юу яа тий. Чи пост хийсэн шүү дээ. Ямар пост? Мэдгүй хүн сайн явжлахгүй юм байна. Ингэхгүй байна гэсэн би англид байж байгаа. Оо. Сая уу. Тий. Би талигч ахыгаа алдаад жил гарan болж байгаа юм. Тэгээд сая 6-нд төрсөн өдөр нь болсон юм. Тэгээд 6 сарын 6 төрсөн өдрөөр нь би бас ээжинд одоо ирээд ахын хүүхэд бас эмээгийн точим очиж гэхээр нь тэнд ингээ гунигэлд суугаад бид нар юу ч ярих юм бэлээ зул асаах бах. Тэгээд ямар тэнд торт үлээх гэж байгаа биш. Ингээд нэг л тийм хоол идчихэл тэгэл гунигтай юм байснаас хэдүүлээ сайхан мөнгөө нийлүүлж байгаа. Тал талаас хорж хордохгүй 30 10-60 нийлүүлж байгаа. Хэдүүлээ сайхан нохоо хоолж. Тэгсэн манайхан бүгд баярлаа. Тэгээд нөгөө нэг настай намтай одоо ээжийг бас нөгөө найрамдлын тийшээ байдаг нэг түрүү жил өнгөрсөн одоо 3 сард бас хоолсон. Өнгөрсөн талигч болсон өдрөөр нь. Тэгээд 3 сарын дараа хоолж байгаа байхгүй. Тэгээд тэр хоол явах гэснэ. Ээж маань гараа авуулсан. Тэгээд энэндээ бас ингээд нөгөө энэ ингэнад ингээд байдаг ирээсний хардаг. Ах бас манай бүр том ах бас нэг бие муутай ах байдгийн зайлуу. Тэр бас гараа цуулцсан. Ингээ хоёр тим нөхөртэй хол явах гэхлээр айгүй их цаг хугацаа алдах гаддаг. Тэгээд би дагуулад явна гэсэн юм чи ойрхон юу байдаг үлээ гэж яагаад баян хушуун. Тэгээд баян хушуунд байдаг. Тий. Мянган найз гэдэг. Тэр гоё хол назар. Өөрөөсөө мундаг хам төвшөөгийнх уу. Төвшөө тэгээд тийм төвшөө ах. Та хоёр төвшин төргээд яг адилхан нэртэй юм байлээ шүү дээ. Амтай юм төвшөөг бас. Тэгээд тэр үнтэй би наарлдаад уулзаад урд нэг атсан байсан. Тэднийх бас тиймтэй өгсөн мянган найз байгаа шүү дээ. Тэрэн дээр чи очиж би хоолж буюу урамаар байна гэд. Тэгээд хооллохгүй да. Тэнд одоо байж байгаа нөгөө хүүхдээ одоо эцэг ихээ олж төрдгүү гэдэг шиг л тий. Тэр нохоонууд чинь мянган найз дээр л очиж би тэнд үржүүлэгдэн орно гэдэггүй одоо тэр нохоонууд чинь одоо тэр газрыг сонгож очиагүй шүү дээ. Нохоол бол нохоо байс дээ ер нь. Тэгэл би хоол хоолсон. Тэрнээс биш мянган найзын төвшөө гэдэг хүнд буюу үлдээгүй л аахгүй. Тийм шүү дээ. Тэгсэн чинь л хүмүүс доорн зүгээр би ингээд би бичиж байгаа ш постн дээр ингээд өнөөдөр миний ахын төрсөн өдрөө гэж бичсэн. Тэгэхээр би тэр пост устгасан яар шиг муухай санагдаад. Тэгээд би ингээд буюу хороомор санагдаад ингэсэн ингээд яг хаа дараа нэг харахад бас ингээд нэг дурсаа. Тэгээд ч одоо надтай цог явж байгаа болоод ойр дотны бүх хүмүүс бас энийг харж
ийм сайхан юм хийчээ гэдэг би тэр болгонлоо би тэглээ шүү гэж ярихгүйгээр тэрэн дээр бичиж амар байдаг шүү дээ бид нар сошиал дээр тавьчихаар л. Тэгсэн чи доор нь хүмүүс нөгөө нохоо зүг газараа хоолсон. Күгээд л тэр гөрч буу юм болсон. Тэ. Наад чинь болвол өстой буян бол биш, тэ. Тэгээ зүг газараа очиж хооллох хэвээр. Одоо юм нөгөө асрамжийн газар очихгүй яасан юм бэ гээл тэгэл шүү гэсэн. Танихгүй хүмүүс бүгд л биччихлээ. Тэгээд би тэнчэнэс ер нь л бид нэр амар сонирм болсон юм байна. Харин би хүртэл ийм болцсон байх үедээ гэдгийг бас эргэж бодож байгаа байхгүй юу? Ер нь 40 энэ бол ер нь гарахлаар тийм боддог л болчт юм байл. Чинийч буруу, минийч буруу явж байгаа. Яг миний хэлэх гэсэн нэг санааг чи гой гаргаад ирлээ. За ярил л та. Яагаад бид гурийн буруу гэж? Бид нэр ард түмний дагаж биш, ард түмний дагуулах хүмүүс ихгүй. Уулан тийм. Бид нэр гой соён гэгэрүүлэгч нар ихгүй. Бидний мэрэгчл бол соён гэгэрүүлэгч. Гоё юм үзүүлж, гоё юм харуулж, сэтгэлийнх нь тэр бачимтлын зөөлрүүлж ингэж явах хэвээр юм бэ гэдгийг би одоо ингээ ухаарж байгаа байхгүй хөөх юм. Төрүүлж ярах хэрэгтэй байхгүй. Тий. Тэгээд одоо яг тэр нөгөө хар мас биш тий. Тэр чинь 80% нь болчих. Жохон тийм байд, сэд, тийм уйдахтай, гунигтай, ууртай, бухимдалтай тал нь 80%. Одоо яг нөгөө нэг яг хайр гэж байдаг юм аа. Тэг хөдөлмөр хүнийг бий болгоно. Хинт гай бити болоо. Яг өөрийнхөө л юмыг сайн хий гэдэг хувь нь 20%. Энэ хоёрыг ч бол баланслж явах хэрэгтэй шүү дээ 50-50-тай. Тэгэнгүүт бид нэр ингээд дандаа ингээ хайрын тухай дуу дуулдаг байсан. Тэр дууг залуучууд сонсоод үнэхээр гоё хайр ингээд байдаг юм байна гэд. Тэр охтуудтайгаа романтик байдаг байсан байх нь. Тийм ээ? Тэгэнгүүт бид нэр тэрийг өргөжлүүлээл явах байсан юм бэ. Дулаалах хэрэгтэй байсан юм бэ. Үгүй наа чин жоохон амьдрал тийм биш ээ. Амьдрал мөнгө биш ээ. Тэ? Амьдрал зовлон биш ээ. Зовлон байгаа. Гэхдээ хайр чинь гоё байхгүй юу гэж дуулаад ах байсан юм бэ. Тэнгүүд одоо болохоор амьдралыг бол яг хүмүүс реалитигээр шууд харж шүү дээ. Амьдрал мөнгө байхгүй тэгээд үнэн шүү дээ. Тийм биз дээ тий. Үгүй гэж хэлэх нь 20% болчихж байгаа байхгүй. Хайр гэдэг юм шал тэнийг юм ашин чинь жоо юм даа. Жоо хинэт юм ээ тэгээд. Нөгөө нэг сурлаг боловсралтай хатны нэг эрдэмтэн туулаа гэж ярьдаг байсан шүү дээ. Тэрэн шиг юм сонинуудыг харж мардаг болсон. Тэгээд бидний энэ алдаа юм болов гэж би бодсон. Тэгээд бид нар айсан гэж юу тий. Тэгээд бид нар өшөө цаашаа олол болох хэрэгтэй юм байна. Өшөө гоё хайр түгээх юм. Одоо яг энэ подкаст шиг тий өшөө гоё олон нэвтрүүлгүүд олон гоё дуунууд одоо сая манай Иба нэг учрлын подкастн дээр ороод найз гэж одоо тийм болцсон юм уу? Мөнгөөр хэмжигддэг болцсон юм уу? Тэгээд яг л үнэнгээл ярьж байгаа байхгүй юу? Гүү штэ найз гэдэг чинь өөр байхгүй юу? Гэт яг ийм яриануудыг цөмгөр айгуу гоё ярьж иж тийм байдаг юм бэ. Байдаг гэдэг юм явах юм бэ. Тэгээд чамайг бас энэ ингээд гоё подкаст хийж байгаа хэрэг би чинь зүгээр гоё алгадал өрөөд ирж байгаа байхгүй. Уул би чи бас их л хүнд хүн штэ. Явдал нь хүнд. Энэ хүнд. Боо юм болж ээж ирнэ. За тэгээд өнөөдрийн подкастын маань ивентгчээр Ботшим, Монкондо за тэгээд энэ глюкоз гэдэг энэ энерги ус байгаа. За Талын Монгол брэнд маань ирсэн. Талын Монголыг таяад туслаад өгсөн байгаа. Хоол амсчих. За харин хоол болцсон гэдэг ямар сайн одоо. Наадах чи биш үү? Гадаад очисон монголчууд идэх амар дуртай. Одоо хөдөө гадаа явахад бид чинь зүгээр л Талын Монголыг гомыг аваад явчихна. Одоо энэ гомт хуурах гэсэн үг шүү лүү? Шүл. За шүл. За харъя. Surprise. За Trimix-ийн подкаст тийм гоё хоол. Одоо тэгээд хоол мол идэл муусаа юмнууд гээл. Яг яаж тэрийг $1 биш шүү. $1 биш юм чи шүү дээ. $1 бол бүх хүмүүс таалагдана. Га. Би таалагдахын тулд биш тэр хүмүүсийг яаж өөрчлөх вэ гэж. Харин гуруулаа ингээд гоё ярих хэрэгтэй. Тэгэд найз нь яг үндэ хэлэхэд энэ
хүүхдүүдтэйгээ лайвыг яагаад хийх болсноос ярих уу? Тэг нэрэ китсийнхаа. Тэгтээ ганаас та хөөх юм. Гэхдээ амар хөөх. Ингэж яг удаан сууж юм ярьж үзээгүй юм бах та. Бархууг ингээ харахаа Гоё ярих юм. Гоё санагдаж шүү дээ. яг үнгийг чилчүү. За. Ингээд ийм хаана байдаг байхгүй юу? Дараахан хаан. Тэрийг яг хаа цөм өшгөлөд орно л доо. Тий. Нураагаал те гаднаас паанц гол юу анаа барах уу гэж. Ингэм бол манай хүн жоохон зочно. Юу чи яаж наа Тэгэл өөр хаан босгоолоо. Яг яахаа энэ хүнд чинь ингээд гэсэг зочиодөнгөд би ингээ бархуудгээ гоё ярих юм бол би бархууг ойлуулна. Магадгүй юм уу? Би ч өөр хүний яриг их сонсдог хүн. Би хүнийг их хүндэлдэг хүн. Би тэр хүн буруу юм ярьж исэн ч сонсож байгаа дараа нь тэгтээ тийм шүү гингүү тэр хүн хэрвээ өөрийнхөө зүтгэлэх юм бол өөрийнхөө нь л явуулна. Би хоёр хүн хэрэлжээвэл хоёр хүний бити хэрэлдэчээл гэж гой сүулдэ бүр гой. Эхнэр чинь буруу ярьж ивэл яг уу. Буруу ярьж шүү гэж хэлнэ. Хэлэх үгийг авч авалгүй гэдэг манай одныг жоохон тавьж. Тэр шүү дээ. Тэгтээ чамаас буруу ярихны ховор шүү дээ. Манай одныг хизээж бүлээн зөвшөөрнө шүү дээ. Чамаас хойш гууд юм уу? Тийм байна бараа гэдэг. Үйлгүй яа тийм би одоо тэгэхгүй бол би цөөхсгүй шүү. Цөөхсгүй. Би олон эмэгтэйчүүдийг ер нь 199% нь уучлалгүйдгүй гэж би боддоо шүү дээ. Үйлгүй яа ер нь дэлхийн эмэгтэйчүүдийг уучлаарай намайг гэж хэлэх эмэгтэй хүнд аюу хэцүү байдаг хаа. Нэг хэцүү бах. Ер нь бас тийм бах уу тэд чинь тийм миний буруу. Би ч өөрөө эмэгтэй дүр тоглодог болохоор бас уучлах ухаар бас хэцүү байдаг байхгүй. Гэхдээ манай одны ихч амар фантай. Бид ч нэг нутагчтай бас. Хизээш надад буруу өгдөг. Гэтэ одны ихч ч ингэдэг байхгүй. Миний муу дүүгийн зүв байвал зөвөр нь хэлнэ. Миний дүү энэ дээр алдчихлаа шүү. Энэ дээр ингэ шүү гэл. Тэгээд ер нь эхнэрүүд чинь л манай дэгүүд эзэрхий авч явж байгаа шүү дээ. Үнэнгээл хийчихээ зүгээр. Тийм ээ. Тэгээд сайн даач бүгдээрээ чиглэж байгаа шүү дээ. сайн даач нэг энд суугаад нэг гоё юм яриад байгаа даач биш. Чинь цаана ухааны хүмүүс ухааны өста далайнуу сууж байгаа байхгүй юу? ямар сайн дээр хатаа ухаан гэж. Нөгөө төгөр тэд нар бас азтай шүү. Тий. Биднээс бас яхаа алдсан хүмүүс биш шүү. Ер нь тийм. Ямар хэлж бас нэг гэцүүнтэй суудсан бол бас гэцүү шүү. Борцтой биш үү? Борцтой шил. Янз шүү дээ. Одоо Event тэтгэгч Аялалд амтлын Талын Монгол брэнд байгаль их бүтээв. Элэг нэгт холын саднаа хөтөлтөр тусдаг нь Монголын ёс. Эдийн умдааны хандежийг хүндэтгэн барьдаг нь дорны заншлаа. Дэлхийн дэдэ тархан сольсон Монгол түнээ Талын Монголын орц хангалтсан зоогоор дайлаа. Талын Монголын брэнд байгаль их бүтээв. Тэгэл нэг эрэгтэй эмэгтэй хоёр байж байгаа салан гутал эрэгтэй хийх нь буруу болдог. Юу тэгтээ. Тэг Амьдрал дээр бүх юм дээр тэгэл нэг эрэгтэй хийх нь буруу болол тэгэл харна ер нь яагаад би хүмүүс ч ер нь хүүхдүүдээ ил гарах дурггүй шүү дээ. Тэ? Амьдралаа ер нь гаргая. Тэ? Бас энийг ийм ир хүн байна. Бас өөр шүү манай ирчүүд өөр шүү. Би Монголын бүх ирчүүд биш дээ. Би муу гэж боддог байхгүй юу? Манай Монгол эрэгтэй хүний сэтгэл зүрхэн дотор нь хамгийн сүлд өөрийгөө тавьдаг занал байдаг. тий. Хамгийн эхлээд гэр бүлээ. Эхнэр хүүхдээ. Эхнэр хүүхдээ ингээд бүр 65 дахь асуудал нь өөрийгөө тавьдаг. Энэ бол яг тэр архичин байна уу, хулгайч байна уу, хэн бэ үү? Тэр хамаахгүй. Бүх хэрэгтэн тийм гэж би боддог байхгүй юу? Нэр монголчууд ирчүүд хараг яг тийм баг шүү. Чиний хэлж Тэр хүн яах гэж хулгай хийсэн юм? амьдралын төлөө. Тэгх гэж л хийсэн байх. Өөрийгөө бодож хийгээгүй л баг. Тийм л. Одоо би ер нь бол би одоо охиндоо ч хэлдэг. Хэлнэ гэж бодож байгаа тэр 3 настай охинд. За За ёо.
гадаад хүнтэй суух юм бол би чиний хорвин дээр чинь очихгүй шүү гэж. Яагаад тэгэхээр одоо охид ариун бол төр ариун гэж ярьдаг шүү дээ. Энийг манай охтууд мэддэг юм шиг байлээ. Үгний утгыг. Тэр үгний учир утга нь ийм юм билээ. За. Одоо тэр охин биш үү? Монгол охин. За нэг гадаад хүнтэй суулаа. За шийч байд юм уу, Уильям ч байд юм уу, Дэвид ч юм уу те, Костя ч байд юм ингээд явангууд тэрнээс гарсан хүүхдийнх нь овг нь хин бэ? Дэвид л шүү дээ. Дэвид болчоод тэгнэ. Ваа. Ингээд гадагшаа авчиж байгаа юм. Дэвид болоогүй ч гэсэн юм байна уу? Би Америкаар явж байхад бол дашд оржийн гэсэн хулан шиг демо зүгээр би цохиож хэлж байгаа шүү дээ. Тэгэл тэр хулан болвол нэгдсэн улсын л хулан болчихжээ л шүү дээ. Тэрэнд маш их хэмзэглсэн. Ер нь бол тэнд байж одоо хэдэн мянган монголчууд байт юм те. Одоо Америкт 40 мянга ч юм уу, 30 хэдэн мянга ч юм уу, мэдгүй 50 мянга ч юм уу. Тэдний бол баг 50 мянга байлаа гэхэд 30 мянга нь бол монгол хүн биш л болох юм билээ л гэж. Үнэн бодит байдал нь бол тийм байна да гэж. Илэг наашаа байхгүй болчихно. Ерөөсөө Монголд ирэх дургу гэж хэд хэдэн хүүхдийн ярианаас сонссон. Муухай халтар машинтай гэсэн, жорлон муухай. Амар тийм шороотой. Тэгээд өвлө бол ирж байгаагүй. Өвлийн утааг үзэх юм бол бүр эзээч ирэхгүй. Би монгол хүн биш ч гэж магадгүй хэлэхэр хэмжээний юм байна да гэсэн надад ойлголтыг өгсөн. Би өөрийнхөө бодсон бодлол хэлж байгаа шүү дээ. Тийм ээ. Ер нь бол тэд нар бол тэндээ суурьшиж амьдраад нэгдсэн улсын өөрөөр Америк л болж байгаа л гэсэн. Америк гэж улсч байхгүй л да нэгдсэн улсын л тэгээд би одоо тэр нэг Батд орж байна штэ. Гадны тэр Эмилия ч юм уу одоо Жулия ч гэдэг нэг хүүхэнтэй суулаа штэ. Тэгэнгүүт тэрнээс гарсан хүүхд тэнээр овлох уу? Чамаараа өглөн. Ган эрдэнэ гэж. Батд орж энэ тэр овлж байгаа штэ. Тэгэхээр бидний Монгол цаашаа ингээ үргэлжлэх хэрэгтэй байхгүй юу? Тэр бол ингээд цусны апдейт хийж байгаа юм. Цус холтолтоос, ойртолтоос. Тэгээд манай нөгөө ирчүүчин гадны хата авдаг байсан юм байна шүү дээ. Гаднаас. Гүнж авчирч. Суудаг. Охтууд бол монгол хүнтэй суулгадаг. Хөөбөр амар юм байна тий. Яагаад гэвэл монгол хүнтэй суулгаад тэгээд цусыг холдуулаад тий ингээд явуулах хэрэгтэй. Уд муксааг ингэж явуулах хэрэгтэй. Бас тийм байж болох. Тийм юм байна. Тэгээд би тэрийг бодсноос хойш би ингээ гадаад хүнтэй хүн сонсон хүмүүст би амар харам байдаг байхгүй. Би тэднийг муулахгүй л те. Өөрсдийн сонголтыг би буруудахгүй. Гэхдээ би харамлдаг байхгүй. Тэгээд яг яагаад харамлдаг нэг алт эрдэнэсээ алдсан юм шиг. Надад тийм сэтгэл төрдий. Яагаад гэвэл би нэг өөрөө ингээд яагаад ингээд гадны үнтэй эмхтэй хүн сууж болохгүй гэж бодоод ийм юм биш гэж өөрөө олсон юм болоод тэр юм уу? Тийм байна. Тэгэхээр өөрийнхөө бодлоо өгж байгаа тийм амар харам байж юм уу? Тэгээд ийм алт эрдэнэснээ алдсан юм шиг надад тийм сэтгэл төрөд байдаг байхгүй. Би сайрын Монгол тэгээд охиноо гадаад хүнтэй суулгал очихгүй амар гоё. Би ч охинтой байсан бол би хэзээ ч гадны хүнтэй суулгахгүй. Тий. Гуйлах чинь ч байсан хамаахгүй Монголтойгоос юм. Тий. Тэгэхээр Монгол шиг сайхан газар байхгүй юм байна лээ гэж би бас хэлмээр байна. Сая биш үү ингээд ёо би нэр бараа чи өөрөө гадаадд явсан ганаач гадаадд явсан. Ер нь гадаад амьдарч байгаа монголчууд шүү дээ. Яг үнэхээр чартаж амьдарч байгаа. Яста тийм сайхан амьдарч байгаа нь байгаа. Тэгтэл чартаж байгаа байхгүй. Бид нар шүү дээ үнэхээр цунами болохгүй юм. Газар хөдлөлт болохгүй юм. Үнэхээр Монгол дайм болохгүй. Террорист болохгүй байна. Манай монголчиг амар гоё эрх чөлөөтэй ингэж дураараа амьдарч байгаа. Орон алга яг үнэ. Тэгэхээр Монголоос би одоо Монголоос гараад явхаараа л нэг 2 хоноо тэгээд буцаал гомтой шилөө буузаа сараад эхэлсэн шүү дээ. Тэгэл ямар сайнд одоо энийг аваад явж байгаа юу? Тэгэж шүү дээ. Сая авч явсан уу? Авч явсан. Тэгээд ер нь бол үзэх хэрэгтэй. Гадаад яваад үзэх хэрэгтэй юм шиг байна. Гадаад яваад үзэх үзээд тэгээд ямар гэдгийг мэдээд бид нар ч нөө Сингад очиж нэг 5 жил болоод ямар гэдгийг мэдчихэд манай монголчууд сайхан орон байхгүй юм байна гэдэг юусэн. Тэгээд тэрийг мэдчихсэн байхгүй. Сая англи тоглолцоод бид нар тоглолтын дараа хүмүүстэй уулзаа суусах гэсэн чинь Монголын нийгэм өнөөдөр үнэхээр гоё байх юм бол би Монгол руу очимоор л энэ тест үнэхээр чардаж байна. Тий.
Энд чинь бас бидний зөвтгөж бодох ёстой хүмүүс бас байгаа шүү. Тэр хүүхдүүд дунд биш үү? Монголд ерөөсө төрөөгүй хүүхдүүд ихэнх тийм бас ярина шүү дээ. Монголд муухай гэж ярьж байгаа байхгүй. Энд байсан угшлаасаа байж байгаад 20 эдтэй явсан хүмүүс бол буцаад ирэхийг хүсэж байгаа байхгүй. Анхнаасаа тэнд төрсэн хүүхдүүд бол угаасаа тентийн болохоор Монгол ирэхгүй л гэж байгаа байхгүй. Тийм л юм байт юм байлаа. Гэтэ нэг гоё юм Монгол таун гэж байдгүй гэсэн шүү дээ. Баггүй. Заавал ингээд нэг 50 60 болоод ирэхээр монголчууд буцтыг ингэж очир батгай нэг элчингүүдийн ч юм уу ерөнхийлөгч нарын ч юм уу тийм нэг гүлээ алтанд орсон юм шүү. Тэгэл нэг хүн асуусан юм уу та. Тэгсэн чинь манай Монгол хүмүүс бол заавал их оронд очдөг. Тэнд очдөг юм аа. Танаа ядчих гэсэн ч гэлөө. Одоо ерөөсө хаач утсан Чайна таун л юм шүү дээ. Гэтэ шүү дээ би дээр үе жоон байхдаа сонсч байсан. Хятадны толгой дээр нар жаргадаг гэдэг үгээс одоо Монгол хүний толгой дээр нар жаргадаг гэсэн. Айлч улсад бүгдээрээ л очиж амьдэрсэн ингэ явж байгаа юм. Тэгтээ яг хоо тэр Америкт бас олон жил болсон одоо нөгөө нэг иргэншил авах гад хүлээгээд 20 хэдэн жил бараг 30 жил болж байгаа хүмүүс чинь иргэншлэн сая гарч байгаа байхгүй. Гараад Монгол руу ирээ гэсэн чинь нэг хүсэл байхгүй болсон. Яасан бэ гэсэн ихэнх уулзах байсан хөгшчүүд нөөд толцсон. Тэгэнгүүт өөрсдийнх нь одоо үеийн залуучуудтай одоо юу ч ярих вүлээ. Тэдний хүүхдүүд гингүүд бүр танихгүй. Ингээд Монголд ямар ч одоо очих тийм надад шалтгаалч алга. Монголоо нэг үзэх гэж очноо. Гэхдээ одоо өөр хүүхдээ бодоод эндэл байхаас өөр аргагүй л гэж бас дотроо харамсчил ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нийгмийг л гоё болгох хэрэгтэй. Тэ? Энэ нийгмийг угаасаа гоё болгох төлөө хараа нэг юм байгаа байхгүй. Одоо би бол амьдрал ерөөсөө санаа зовх байсан. Юу гэх зэрэг хийх жүжигээ хийцэн, тоглолтоо хийцэн. Одоо надад санаа зовх юм юу ч байхгүй. Зүгээр энэ Улаанбаатарыг зүгээр орхиол амар гоё том шинэ хот бариад ингээд нэг хар өргөл танад хот бас гол шүү дээ. Танаа ингээд энэ нэг төвчл мөгжил энэ стрессгүй амар гоё хот болох гэсэн биш би бодож байна. Болох байхаа. Тэр хар өргөн хот одоо 30 тэгээд болчихгүй л. Бас миний боддог юм бас гоё цөмөрөө гоё мөрөөдөл ярьж ш. Тэгэж шүү дээ гоё мөрөөдөл. Дандаа гоё эерэг юм яриад ах шиг байна. Тийм. Бол тэгж боддог шүү дээ. Би бол ингэж боддог байхгүй юу? Айлч аймагт очисон боловсрал нь яг адилхан. Тэ? Улаанбаатарын боловсрол сурсан хөвсгөлийн тэр сургууль сурсаар яг адилхан. Төвшнө. Тийм байгаасаа гэж хамгийн эхлээд боддог. Яагаад тэгэхээр бид нар ч үр хөвгтөд дагаж явд юм биш үү? Тэ? Одоо хэрвээ яг тийм эсвэл би хөвсгөл рүү явнаа. Шууд 3 4 хүүхдэд дагуулаад зүгээр хөвсгөл явъя гээл. Хөвсгөлд очиж сургуульд өгч. Тэгээд эндээ амьдэрч. Би энд юунд хорогдох юм? Тийм байгаа шүү дээ. Яг үнэхээр Улаанбаатарт одоо хорогдох юм үндэ хаалга. Хорогдох юм тийм. Би бол одоо нэг 4 5 жилийн дараа зүгээр дархан л очиж амьдрэх гэж боддог шүү дээ. Тийм. Хоёрт дархан амар гоё. Хоёрт нь миний бас нэг мөрөөдөл би ерөнхийлөгчөө таньмааргүй байна. Би ерөнхий сайдаа мэдмээргүй байна. Улсын их хурал хэдэн гишүүнтэй байдгийг ч мэдмээргүй байна. Зүгээр л гоё пүүл ингээл өөрөө өөртөө пүүл амьдр бар. Тэ. Яагаад тэгэхээр штэ. Яагаад тэгж ийн гэхээр надад ерөөсөө хамааралгүйгээр. Тий, одоо ингээл гарахад зам нь ямар ч төвчлөлгүй. Тэ, эмнэлэгт ороход ямар ч юугүй болохоор би тэднийг мэдэж яах юм ер нь. Тэ, тэр огцор могцор ингэтэр гэж яах юм. Тэгэл би ажил л хийчихвэл болж штэ. Тийм ээ. Зүгээр гэрээс гарлаа, ажил дээр очлаа, ажлаас хийлээ, тэгэл болоо босч. Тэгвэл бид нар чи ажилдаа явах замдаа нөгөө Нямбаатартайгаа тий Улаанбаатар хотынхаа даргаыг нэг сайлаад нэг муулаад дээр доош нь оруулаад тэгэл явж байгаа. Тэгэл нэг хүнсний дэлгүүр ороод тэнгүүд нөө хүнсэндээ санаа зовоод эхэлж байгаа. Баталгаатай багталгаагүй гээл. Эмнэлэг рүү оронгууд нөгөө эмнэлгийнх нь юу па гээл. Тэнгүүд нөгөө эрүүл мэндийн сайд нь хэн блэ гээл. Тэнгүүд энийг одоо ерөнхийлж чаддаг. Тэгээ боловсрлуур нэггүй чинь тэр ч үнтэй, энэ ч үнтэй, энэ ч хямдхан, тэр ч үнт ийм нэг юм өөр төвшнүүд болцсон. Тэгэл боловсрлын сайд нь энийг ерөнхий сайд гэж хэм бэ. Тэгэл тэр хүн л буруутай гээл. Тэгэл дээшээ явсаар нөгөө ерөнхийлж чи буруутай гээл ингээ маний дэвгүүр бүгд ингээ хамааралтай болгож байгаа. Тэрнээс ч бол тийм баймаа. Миний зөв мөрөөдөл сайн ихгүй. Гоё мөрөөдөл. Таньмааргүй байна. Зүгээр гоё тайван сайхан ингээд Улаанбаатар ирнэ. Би тэгтээ ирнэ. Чи тэр яг ирнэ. Гэхдээ хэдэн жилийг судаж чинь. За, хэдэн жил вэ? Манай монголчууд юмыг мангар хурдан сурдсан шүү дээ.
Ер нь тийш шүү дээ. Дас гэхэд л бид нэгдүгээр энийгээр явах ойлоод хоёрдугаар энээр явдаг болсон шүү дээ. Айгу easy те. Бүс гэсэн чинь бүгдээрээ бүсээ зүудэг болсон шүү дээ. Лаг амар амархан байхгүй юу манай тамхины зэг дээр татдаг болсон. Тийм тамхи аваачаад айгу үгэн чихэд бид нар бүгдээрээ нэг пяв угаасаж байгаа байхгүй. Тэгсэн чинь дотор татчихдаг байгаа шүү дээ. Цаанаас бүр ингээд дотор татдаг үстэй чех бол татаад байна уу? Тийм. Тэгсэн чинь бид нар бүр өө яхаа гадаа гартдаг татдаг болцсон шүү дээ. Тийм амар хот. Тийм бид нар ингээд дорн сургачиж байгаа байхгүй юу? Тэгэхээр ойрхон байна гэж бодчих тээ. Тийм. Ер нь л ойрхон баг. Ер нь бол би ойрхон. Тэгтэл Тийм. Би хүүгээ ерөнхийлөгч болно гэж ирээд шүү дээ. Том хүү. Гоё. Яагаад тэгэхээр би нэг подкастыг анх эхлэхдээ хэлчихсэн та нар ингээ гоё хүүхдээ ингэж тэгж тийм хүн болно, ийм хүн болно. Амны бэлэг гэж дотроосоо ингэж яадаг уу гэж. Би болохоор ингээд одоо тэрийг хэлүүл зөвчт юм уу, буруудчт юм уу бүү мэд. Гоё юм. Наач бэлгшээлтэй юм. Би багаас нь эхэлчтэй. Охиныгоо бол би одоо мөрөөддөг гэх юм уу? Миний хүсэл гэх юм уу? Ер нь тийм хүн болоосаа гэж боддог. Сайн эхнэр л болоосаа гэж боддог. Тэ? Одоо сайхан шар хүүхэдтэй, сайхан хантай. Тэгээ хоол сайн хийдэг. Өөрөө маш цэвэрхэн. За тийм багт л миний охин бол газардахгүй шүү. Монгол хүнтэй суусан гэж. Тийм Монгол хүнтэй суусан. Сайн хантай. Тэгэл болчих юм бол тэгэл гайгүй явчих бах гэж боддог. Хасааг бол би ерөнхийлөгч болно гэж боддог байхгүй юу? Ерөнхийлөгч болно. Тий. Тэр илдэвтэй л дээ. Тийм гоё ерөнхий сайд ч юм. Ер нь бол тийм ус төрч болох байх гэж би боддог байхгүй юу? Өөрийнх нь байга байдал бас тийм ажиглал. Ягаад тэгэхээр амар тийм хүмүүс амар халамжтай байхгүй юу? Амар халамжтай. Хурж ирээл хүнд ингээд тэрийг ямар ч тийм буцааж нэхэх бид нар чинь юм өгчөө заавал авчих гэдэг шүү дээ. Хариу нэхэхгүйгээр зүгээр ингээд хүнийг ингээл идэх аягүй. Тэнгүүд тийм ерөнхийлөгч болчихлоо шүү дээ. Арт түмнээ инэрдэг. Тэ? Арт түмнийхээ бизнес хийж байгаа хөдөлмөрлж байгаа хүмүүсийг инэрдэг. Тэ? Яг өөрсдийнхөө хүүхчийг ингээд хайрладаг. Тийм ерөнхийлөгчтэй болчих юм бол бас гайгүй болов гэж боддөө. Мөнгө төгрөг бол хэрэг байхгүй шүү дээ. Ер нь бол мөнгө бол хэрэггүй мэлий яг үндэ л гэдэг. Угаасаа тийм. Би бэст гэж боддог ус одоо. Мөнгө бол орж лөөдөг, гарч лөөдөг юм баг. Тийм. Тэгээд хүний мөнгө ирээл ах юм бол хүсэл нь ихтэй л идэв. Тэнгүүд би сая хүүхдүүдтэйгээ гадаад явахгүй юу? Тэрийг би бараг 7-8 жил хүссэн байхгүй юу? Бараг 10 жил хүссэн. Тэгэл болохгүй л байгаадсан байхгүй юу? Мөнгө хүрдэггүй. Заавалгүй. За энэ жил болохгүй энэ шиг дараа жил хүсэл би хийх чадахгүй ингэж явсараа гал ингээ хүүхдүүд маань тэгээ том болоод ингээд гадаадууд нисчихвээ. Тэгээ сая биелүүлсэн. Тэгэхэд амар гоё юм. Юу авч байгаа хөөхгүй. Өөрөөрөө бахархах. Тэ? Би чадлаагаа ярьдаг. Нэг ч гэсэн зорилгоо биелүүллээ шүү дээ. Диснейландын хотел руу хүүхдүүдээ оруулаа тий. Би өөрөө тэнд ингээд орж үзчихсэн, хонж үзчихсэн гэж боддог байсан юм чинь. Тий, жоохон бахта. Жоохон ч багт нэг камертаа анх эхлээл чаас бид нар чинь гадаад дотоод явж үзэл Диснейланд надыг хараад тэр нэг хотел энд нэг хонж үзчихсэн гэх хөрхөн төлмөрөөл биелүүлсэн юм. Тий, тэгэл хүүхдүүдтэйгээ би ингэж яваад ихээсэн ингээд. Тэгсэн. Яг тэр шиг ингээд хүн хүсэл мөрөөдөлтөйгөө яваад тэрнийхээ араас мөнгөө олж ивэл амьдрал айгүй гоё юм билээ. Тэгэхгүй мөнгө хаанаас ч юм олж ирээд буруу замар ч юм уу тий баг олж чихэд амтгүй. Зүгээр за цөмөр энэ жил Бали аяллаа. Дараа жил Тавиан аяллаа. Дараа жил Америк явъя. Инх юм бол нэг тийм гоё л доо. Дорсонч гоё. Гэхдээ тэр нөө хүсээд явсан юм чинь хүсч очсон юм чинь гоё. Юм байна лээ. За хоёр дахь хүүхдээ бол яг ганц үлдийг би дэлхийн мундаг хийлчин болно гэж боддог угаасаа. Угаасаа олон улсад гарцсан шүү дээ одоо хүүхд. Ер нь тий галхал ёстой заавал болох ёстой. Ягаад тэгэхээр бусад би сонгодог хөгжмийн хүмүүсийг дэлхийд гараагүй гэж хэлмээргүй байна л да. Бүгдээрээ л одоо гадна дотны оркеструуд тоглоод явж байгаа. Тэр
чинь бас л чанга штэ. Гадны сэтгүүлч тоглоно гэдэг бол ур чадвар сайтай байж тоглоно. Тэгэхдээ од хэмжээнд тахгүй. Тэгж боддгийг. Од хэмжээд хүм за ингээд Парист очиход гэ хүлээгээд авдаг. Солонгост очиход гэ хүлээд авдаг. За тэгээд бүр буулаа гэхэд Аазтай. Дэлхий биш юм аа гэхэд Аазтай. Гэж би мөрөөддөг. Хүдрээгээ би амар том бизнесмен гэж ойлгодог. Болоосаа гэж. Олон салбар өдөрцсөн гэсэн. Тэ? Тийш гоё шүү. Тэгээд чи дүүгээ ивент итгэн заа юу? Өдөр дэлдэг байхгүй юу? Чи дүүгээ ивент итгэн. Яагаад гэвэл урлагаар чинь урлагийн хүнд мөнгө бодогдоод дими итгэж шүү дээ. Тэ? Урлагаар хийж ивэл гоё шүү дээ. Амьдралын зүг аваад явж хат. Тэгэхгүй мөнгө бодоод ирвэл маний чинь урлаг хийж чадхаа байж чинь. Тэ? Тэгэл ингээл ярьдаг байхгүй юу? Тэгэнгүүт энэ яриа айгуу гоё. Тэгэнгүүт ингээд за аав ээж хоёр нэг 60 нэг 10 20 жилийн дараа гэхэд та нар тийм болчихсон. Тэгээд аав ээж та тийшөрөөд би тийм тоглолттой ингээл. Тэгээд ингээд нэгдүгээр зэрэглээ нисгэн гинэ. Цаас үлдээч. Бизнес класстай нисгэж очингоо лимузин үлээж. Тэгэл яг тэр яриаг сонсоод би ихнэрлүүг харж байгаа байхгүй. Ихнэрлүүг харсан манай ихнэрийнүүд ямар жаргалтай байсан гэж. Амар жаргалтай. Амар гоё. Яг бүр амар гоё. Очоод тэр лимузин суугаа явж байгаа царай байхгүй юу? Тэрийг би ингээл хараад ямар гоё яриа ярьж байна зүгээр. Тэр чинь амар гоё байгаа. Гоё. Гэх мэтлэнгээр ингээд ярихад бас гоё байдгийг. Тийм ээ. Үг хүчтэй. Ер нь жоохон дандаа тийм сайхан ерөөлтэй юм ярьж яхах зөв. Би нэг жишээ хэлчихв. Манай 6 дугаар ангид сурж байхад лөө 5 дугаар ангид сурж байхад нөгөө ангийн дунд нэг даам шатрын тэмцээн болдсон шүү дээ. Би анги дотроос даамны тэмцээний авраг болоод яг энэ одоо энэ гоё хоолны хэмжээтэй ийм жижигхэн час хийс амар гоё амттай торт шагналдаг байхгүй юу би. Ингээс би аваад гэхдээ тэрийг ангийнхан 36 хүүхэдтэй хуваахлаар 36 яах юм бэ бараа чи наад гоё амттай ах наатаа авч яваад ээжтэй аваад гэртээ очиод гэрийнхэнтэйгээ идэрээ гэд. Тэгээ ангийнхан л харсан чи тэгээд хүүхдүүд ч гисэн мөртлөө бас надад зөвшөөрж байгаа хүүхдүүд би аваад гэртээ очисон чинь манай ах надад тэгжсэн бүгд баярлаад. Манай одоо дийдэл дунтлын ах том одоо нөө Батхүү. Том ах тэгжсэн. Яа бараа өстө ямар мундаг байна цаастаа. Том болоод манай бараа чинь бидрийг тэжээх хүндээ гэдгсэн иш орсон. Би тэнцээс амар урам авсан байхгүй. Нэрээ би тэжээх юм болов. Нэрээ би ах нартаа туслаад, нэрээ би ээжигээ ингээд те. Нэрээ би өстө нэрээ хүнсийн ингээд авч өгөө. Сар болгоны гардаг захилгаан юуных нь мөнгөний төлөөд би өстө тийм байна гэж эндээ аваад тэгээд тэр бодол намайг өнөөдрийн бас хэмжээнд ажил төрөл хийх тэгээ юмныхаа ард чин сэтгэлээс гарах юмыг хийхдээ чин сэтгэлээсээ хийх тэгээд би одоо яг л үнэндээ бас тодорхой хэмжээгээр бас туслаад л явж байгаа. Тэгэхээр үг амар хүчтэй юм байна гэж манай нараслаг гэдэг байхгүй. Битээ муухай үг гарга манай хамтлагийнхаа. Үг амилтэн шүү. Үг амтэн өвдөн шүү гэж нараслаг гэдэг байхгүй. Яг тэр үгэн биелдэг байхгүй. Гэхдээ та нар бодолтой муухай комент бидэрт нөлөөлдөг үстэй яг үнэндээ муухай комментиг уншаад би ард сэдэн шүү дээ. Муухай санагддаг шүү дээ. Би бүр тэр постыг устгасан гэж бодолтой. Би дараагийнханд бичсэн пост эхний тавьсан тэр нөгөө видеогоо устгаад тэнгүүд дараа нэг жижигхэн зүгээр үгэн пост хийсэн байгаа шүү дээ. Нохоо хооллоход хүртэл хэл амаа билүүдэх юм да. Яавал таалагдах юм болоо? Мяа явах хэвээр. Мяа явах хэвээр юм болоо? Яах хэвээр гэж хэвээр юм болоо? Нэг болоо дараагийн чи юу гэж бодчих. амь нас үргэцэн гэвэл хөөхөдөө л гэж одоо их ивэлэх бах та. Тэгж би бодсон. Би ингэсэн. Яг ингээд нэг юм дайрсан, доромжилсан, тиймэрхүү комментүүд ирэнгүүт би ч нэг гарц гаргалгаа хайштэй. Энтийг эвлэгээл ингээл яваад ах юм. Эсвэл шаналал уурлал ингээл яваад ахуугаа ирдэ. Гэт яаж энэс гарах вэ? Яах вэ гэж бодсон. Тэгээ бодож агаад зүг. Энэ л гаргалгаа юм байна гэж бодсон байхгүй. Тэр нь юу гэхээр өөрийгөө болоогүй юм байна гэж бодсон. Тэрийг яагаад хүлээгээд аваад байгаа. Чи 30 жил урлагт явчаад одоо болтол чи яг боловсроогүй жимс биш шүү дээ. Энэ үгийг чи дааж чадахгүй шүү дээ.
зүгээр наадгаас авах юм байвал аавгаа ирднэ. Уур хүрсэн ч гэсэн өөртөө диж хилээд байгаа байхгүй. Би чинь гаргалгаал хайж байгаа хүн шүү дээ. Тийм байна. Өөрийгөө тайвшруулах. Тийм байна. Тэ? Өөрийгөө тайвшруулах. Энэ амар үг шүү. Тийм бараа. Болоогүй байна гэдэг үү? Би болоогүй байна. Би ийм хүний үг дааж сураагүй байна. Би болоогүй амар үг шүү наа чи. Амар шүү. Би бол одоо бас чамаас энийг наадах чи үлгэрэлд авна. Тэгтээ дааж сурах хүн гэж байхгүй хаа. Тэнд муухай юм бичсэн үхээч юм илмэн те. Мөн ПМ гэж бичсэн юмыг уншчил байгаа бол тодорхой хэмжээгээр хүн лөө орно л та. Тэрнээс гармаар байгаа байхгүй юу? Тэрийг хатгалаад ээж байхгүй. Тэрийг л оруулахгүй байх хэрэгтэй юм шүү. Наад юм бол. Тэгтээ тэнийг л хүн оруулахгүй шүү дээ. Ухаантай ч юм уу одоо нэг жоохон эрүүл саруул хүн бол заавалч ороод орох нь бол орноо. Бити тэгж бодоорой бас. Орно. Тэгтээ тэнчэнээс газ гарчдаг л байх хэрэгтэй л. Би бол тийм коммент уншдаг ч юм. Харин тий. Уншихгүй шууд ингэ хайчих. Би тэгээс үйл. За, гуруулгийнх нь яриа амар гоё яж байна. Одоо 2 дугаар хэсэг орно. За 2 дугаар хэсэг маань нэмэх юу гэхээр 2 дугаар хэсэг маань юу вэ? Кинонд дуу оруулна. За. Таяр киноны сцен өгнө. Тэгээд студид руу ороод, Авива студид руу ороод кинонд дуу оруулна. Бараа бол тэтэ тэрэнгүү дуу оруулж ирсэн гэж байна. Тэ ингээд дуулдаг тэмцэн гэсэн бол тий. Алгүй баруулчих юм дээ. Гайгүй. Анаа мэрэгчлээ ястуунэр хэцүү. Анаа мэрэгчлээ солисно гэдэг хүн ч одоо бүхнийг хийжсэн шүү дээ. Хийжсэн үсттэй. Угаасаа ганаа мэрэгчлээс өссөн биш одоо гуруулаад аавууд шүү дээ. Аап сан техникч тий. Тий. Мужаа. Тий. Тогооч. Цэвэрлээ. Жолооч. Цэвэрлэгч тий. 9 жорын юм тий. Тэгээд бүгдийг ин. Манай дөө супер баатар. Ваа, нэр муутай. Би бол одоо энэ сууж байгаа бүх ирчүүд тий. За үзэж байгаа бүх ирчүүд бол бид нар бол супер баатарч шүү. Гоё. Сүмөр гоё шүү. Стилээр унах гэж байхгүй. За Монголын нэг муухай айл гэж байхгүй гээл ингээл гоё. Миний өмссөн энэ гоё өнгөлөг цанц шиг өөдтэй шиг өнгөлөгч те. Тэгээд одоо ийм гоё сэтгэл өөдрөгөөр 2 дугаар хэсэг байхгүй. Дуу оруулна гэж. За. За гурав авахгүй. Студид руу оръё. За. Тримиксийн маань 2 дахь дугаарын 2 дугаар хэсэг эхэлж байна. Одоо өнөөдрийн дугаарт бол манай Бархуу Гана хоёр маань дуу оруулалтанд ингээ бэлэн болсон байна. Өмнөх дугаар дээр Цомо Ядам хоёр маань дуу оруулсан. Одоо өнөөдөр энэ хоёр маань хэрхэн яаж дуу оруулахыг бүгдээрээ харцгаая. За. Бараа бол угаасаа дуу оруулдаг гэсэн тий? Би оруулж ирсэн. Оруулаагүй их бол. Гана ч мэрэгжлийн сольсон дээр бас оруулж ирсэн биз тий? Тий. Тийм байх. Жоохон төвхтэй л. За яг одоо үзье та тэгээд. Дуулдаг кино байсан бол гоё байхгүй? Тий, шууд дуулаад гоё. Дуулаад. Ланфу. Армандагаад яв. Тэгээд дуулаад явчихвал айгүй айттай. За дөрүүдээ хуваарлал авсан тий? За бурхан минь. Чи ёро өнөөдөр ихчээ улсын харим юу чаддгийг чамд үзүүлээ. Янчин. Улаанд бил. Янчин. Загсан сахиус. Энд байна. Бүр амар хурдан хэлж байгаа юм шүү. Шахах юм биш те. Загсан сахиус энд байна. Тушаал зүрцэн хүмүүр өгөх болно гэх юм биш те. За. Загсан сахиус энд байна. Тушаал зүрцэн хүмүүр өгөх болно. Ламво харим. Дагаалё. Мөн. Стагаяа шүү. Ламво харим. Загсан сахинд захирдах ёстой. Загсан сахиус нь захирдах ёстой. Шахин миний лов армиг хар. Миний явчлаа шүү дээ. Согонг цэгийн тушаал авахгаас аргагүй. Ламго харим загсан сахиус авах. Стагаяа читай. Ламго харим цэгийн тушаал авахгаас аргагүй. Ламго харим загсан сахиус нь захирдах ёстой. Тэднийг алмаар байна уу? Новоорм тушаалаг. Мэдлээ. Нийслэл рүү иргэн орж умардаас ирсэн босгочдыг дарцгаая. Чамд хаан ширээн суух хэрэг байхгүй. Янчин. Байна. Урагчийг барь. Байж.
Аваад ир. Жаваад хэлээрээ. Ирэх жил би саав тэрний толгойг тасдах болно. Суугун. Хаантанд ордны шивчний тухай битгий хэлээрэй. Би энэ нууцыг аваад явлаа. За. Ваа! Стогой сонирхолтой шүү. Энэ дуусчих. Энэ дуусчих. Хотлоо. Айгуу гоё юм биш үү? Аа? Харьдсан шүү дээ. Стогой үү. Сонирхолтой байдаг хөө. Тийм байна. Таам. Ломво харим бэлэн болсон. Хизээ хөдлөгч байна. Нөгөөдөр. Хизээ хөдлөгч байна. Нөгөөдөр. Хизээ хөдлөгч байна. Нөгөөдөр. Бүгд тэргээ аваад өмсгөтөл хааны хамгаалагч нарыг бусдад хонлоор сарфра. Даус манайхаа бүх хүчээрээ дээр чамаг ганц лавга харимтай байгуул би 50 байж чадахгүй. Чим ангийн даагч нар амьд байгаа цагт бүх хүчийг авч явж чадахгүй. Маань ихэнх улсыг Ломво армаар хамгаалж чадсан. Би ч гэсэн чадна. Шөө захирагч ухаан орсон гинэ. Таныг магтаж байна лээ. Юу гэж магтаж байна? Суугун. Танаа өргөө жаахан онцгүй болж. Шууд монголчлаа. Тэг яах вэ? Тэгээ засар оруулж 100 айл руу явъя гэдэг. 100 айл руу 100 яваад. Засвар хийх цаг болсон байна. Яагаад гинтгийн юм яриад байгаа? Өөрөө бодож ол. За нэг шин дурлаад эхэллээ шүү. Одоо нөгөө хэсэг ч орж байгаа биш үү? Ингэж явсараад нэмэг 21 болчих вэ дээ. Нэмэг 10 байж. За. Ястогой санагдаа. Баярлалаа. Манай Авива студийн энэ дуу оруулалтын энэ дээрс 2 дугаар хэсэг маань ингээд үргэлжлээд дуусчих. Ер нь бол хараа юм байдаг хөхгүй. Хүн биш дээ нөгөө нэг би ингэж боддتي. Хүн чаддаг юм аа хийх шиг гоё юм байдаг. Одоо эмч хүн бол эмчийн ажил гэдэг. Багш хүн бол багшийн ажил гэдэг. Жүжигч хүн бол жүжигчийн ажил. Дууч хүн бол дуучны ажил гэдэг. Яг тэрнтэй адилхан яг ингээд ийм юм дээр юу ороод ирэх хэцүү байхгүй байсан. Би ч өөрөө орж чадахгүй байсан. Яг үнэхээр. Бараа маань өнөө сууж тахта оюутан багтаа энэ дуу оруулсан. Тий, UBS телевизэд чад ондоо характер нь гарч байгаа байхгүй. Усны дараа бас Монголын үндэсний телевизэд яг дуу оруулагч жүжигчнэр нийлээд 3 4 жил ажиллаж байсан. UBS дээр болсон биз дээ бас. UBS дээр ах. UBS дээр болсон тий. 2 3. Тэгсэн. Эдний ангийнхан биш дээ жавхаа. Түшгээ, төмрөө, бааха эдний ангийнхан бүгдээр явжсэн байхгүй. За, студид. За, баярлалаа. Гоё байна. Хосны сэтгэл энэ ямар кино гэнэ? хайлтын гэж. Хоёрын ангич одоо эзэн маргааш гарах уу? Хайлт телевизээр гарах юм. За баярлалаа. Найруулагчтай баярлалаа. За ингээ сайхан дуурайсан нэр төр хэрэг байлаа шүү. Хэлээд. Гоё юм уу? Заримдаа одоо яг ингээд дуу оруулж байхад байна шүү дээ. Үнэхээр урд өдөр нь амар их ажилтаа байгаа, зураг авалтаа байгаад оройдох тохиолдол байна шүү дээ. Нэг бол найз нөхөдтэйгээ шоудах тохиолдол. Өглөө нь үнэхээр явахгүй шүү дээ. Хил ам орооцолтоод. Тийм үү? Амар хэцүү шүү дээ. Ёо шүү дээ. Яа. Тэгэд бүр хараа гол дүр авчих юм бол дуусаа. Тэгээ хурдан ярддаг Франц кино бол бүр дуусаа. Тийм шүү дээ. Биш юм уу? Хятад бол гайгүй бас чиж гайгүй. Францууд ч бүр амар үзэх юм шиг байна. Гэлээ. Бүр өстө урсгаад Франц хэл чинь тэгээд бас сонгодог 5 хэлний нэг юм билээ шүү дээ. Янаг хэл гэж ярьдаг шүү дээ. Тий. Тэгээ амар хурдан ярьдгийг хэлэх үү өстө дуусаа. Айгу дуу оруулах юм биш шүү. Дуу оруулах юм руу. Над бол айгу сонирхолтой. Сонирхолтой нэ? Ер нь бол одоо нэг гоё хийж байгаа ажлаасаа кайф авдаг шүү дээ. Яг тийм мэрэгчлээ. Тэгтээ шүү дээ хараа. Одоо энэ дуу оруулдаг хүмүүс сонссоор байгаа чихэнд ингээд хосгүй байхгүй. Сая харин энэ хоёр хоолойг бол сонсч байсан. Цаалаад тийм үү? Тийм бай. Дотно уухгүй тийм. Тэр яташгүй Жулиа байна шүү дээ. Ай тэр бас. Гоё хоолой. Бас л манай монголчуудын бас л тархинд бүр шингэцэн хоолой шүү дээ. Тэр чинь бажгаа их ч баццэг их ч. Тий. Манай аавын ангийн нөгөө нэг цаг урт шагдар сүрэн гэж хүн одоо нэг Монгол телевизийн шагдар сүрэн биш үү? Монголын радио гэлээ. Тийм Монголын радио. Шагдар сүрэн гэдэг чинь аавта манай аавта нэг анги байсан байхгүй. Өмнө говь аймагт явж байгаа төөрөөд айлын хаалгасаад ингэсэн байх шүү. За.
Тэгсэн чинь хэн бэ гэдгсэн хөлөөс нь шагдсангүй. Би байна гэж. Нөгөө араад доор сонсдог хүн байна гэсэн. Шууд тэгээд шууд хаалгаа нэгээд. Гоё. Тэгээ шаг ах насаараа тэр цаг уурын юу мэдээд дамжилдаг байсан болохоор. Тэг хөдөөнийхөө араад доор сонсоод байждаг. Хэн бэ гингүү тэгхгүйс. Монголын Тэр шиг аахгүй бас. Амар гоё. Нэг асуулт байна. Говорит Москва гэдэг штэ. Тэ. Байлдаанд кинон дээр. Тэрний царийг нь харж ирсэн үү? Үгүй. Тэр царийг энэ хүн яг ярьж ирсэн хүн энэ ш тэгсэн царийг нэг ч гарч авах гэж байгаа штэ. Яагаад гэсэн чинь тэр чинь юу бүхэл бүтэн тэр батлон айрам фронтоос илүү хүчтэй хийнэ тэр. За. Тэр хүн. За. Тэгээд тэрийг ерөөсөө ямар ч дүр зургийг гаргахгүй хин гэдгийг мэдэгдэхгүй тэр хэдэн настай хүүхэд байсан гэж хүүхдгээр азарчлаа сарс. Хүүхэд байсан юм байна тий. Тэгээд хэдэн настай хүн байсан гэж бодчих. 20 хүрээгүй юм байна та. Хэлцлийтэй сарсч. Энэ манай хөсгөлийн хараач шүү. Манай хөсгөлчд бүгдээр сарс гэж хараад юм лээ. Манай аавч хоёр миний буруу шүү. Танах хөвсгөл юм уу? Аавч хоёр. Ганаш хөсгөлийнх. Тий. Манай хөсгөлийн. Тийм жоохон хүүхэд байсан байна уу тий? Залуу 19 хүүхэд байсан. 19 тий. Говорит Москва гэдэг шүү дээ. Тэгсэн чинь тэрийг гитлэр алг гэсэн юм байл дээ. Энэ наака бууд жалах наа чи Орсын тэр чигээр нь бүр ингээд зоригжуулаад тий шүү дээ. Эх орны тайны төлөө тэр вэрэми тэр нөгөө нэг мэдээгээ сонсчоод байлдаг байсан байгаа шүү дээ мэдээж. Бүгд ингээд кинон дээр бүгдээр хараад байгаа чангалаа сонсч байгаа шүү дээ. Наадах нь алах тушаал өгсөн. Тэгээ нөгөөдөл нь хайгаад болдгоо. Тийм сонд үгтэй юм байлээ. Говорит Москва. Тэгэхээр одоо энэ кинонд дуу оруулж байгаа тий энэ хүмүүс ямар хүчтэй гэдгийг бас өөрсдөө мэдрэх хэрэгтэй байхгүй. Тийм хүчтэй. Монгол тулхтны 100 эрхэм гэдэг хүний хоолой болсон байгаа шүү тий. Тэрээс одоо манидээ хоолой уучлаар Улаанбаатар шүү дээ. Өөрхий талигч. Ийм шингэн ийм хоолойтой үн дими юм билий. Яагаад гэж өгүүлж үтсэн байхгүй юу? Чи өгүүлсэн юм уу? Суулгата маа Чан гэдэг юм. гар. Эбор. Юу гэнэ? Эбор. Мэдээ дараагийн хад. Одоо ч энэ бас нэг амир үлдгүй шүү дээ. Бас. Тэгээ битэр чаг. Уушлах болохгүй байна. Эбагийн гайгүй. Тэгээ эба юу чинь өстэй явах цаг болоо. Тийм шүү дээ. Тэр хоёр ч хоолж өгөл. Тэндэр үлдээд байхгүй. Тэгээ үлдсэн. Хөөс явах цаг бодлогоос орж исэн үү? Орж ирсэн юм байна тий. Явах цаг болоо. Надад нэг шингэн одод жоохон байсан гэж хэлээ. Гар гэж хэлсэн. Та болохгүй юм байна. Гэж байна чи. За тийм. Давай яа. Саний өстө би ч одоо зүүчэнд ороогүй 10 жил болсон шүү дээ. Би энэ кинон дуу оруулдаг чинь надад нөлөөлөд яг түн шиг цаа оролцсон шүү яг үнэнд. Яг тэгсэн баг. Нэг хүн доотлон 5 4 ирнэ шүү дээ. Кинон дээр. Одоо ингэ дөрүүлэх нь байгаа шүү дээ. Дөрүүлэл дуусгах шүү дээ. Үсрээл 5 хүн байна. Тийм олон хүн цалинжуулахгүй шүү дээ. Манай телевиз чинь Дуу аваад соо. тэгээд солиод Тэгээд өөрийнхөө сууг 2 3 өөрчилсөн шүү дээ. энийг наашаа цаашаа уртлаараа ярих, хойшоогоо татаж ярих, чангалах, суллах ёо тэгэл амьсган дээр үгүй хамраараа ярих марих гэл тэгж сурсан байна. Одоо энэ мундаг симпл маа гэж тий одоо ингээд дармаа нэргүй гэж та тэгээ нэргүй батар ах тий тэгэл одоо байж байгаа ихч аюу ихч эдрээсэл манай түшгээ яах бүгдээр шүү дээ ер нь бол энэ хоёр бол мундаг мие гом байна. Тий одоо ингээд бархууг би ажилд авъя гэж бодъё тий. Бархуу нэг дорж хоёр нэг хааруур төгссөн нэг дорж хүрээд ирэх. Бархуу хүрээд ирэх тий. За ингээд би ингээд компани захирал. Би энийг аавна гэж бодчих. Дуршлаг нь хай. Ямар ажилд авах гэдэг. Тэгээсээ ажил ямар ч хамаагүй ажил байна шүү дээ. Гэхдээ тэр тийм хааруур төгссөн заяа. ярилцаж үзэл хэрэгтэй л байх л та тий. Чи алийг аавна гэж. Үгүй ерөөсөө айх тэр мэдлэгээсээ илүү сэтгэл байх хэрэгтэй юм байна нэгдүгürt. Тэр хүн тэгэл яаж ич өөрөөс нь асуугаад эдгийг тооны байхгүй юм тий. Үгүй үнэхээр тоо мэдгүй хүн сэтгэл байгаад яах вэ? Тэгвэл тооны хүнийг авахаас өөр арга. Тий. Тэгвгүүтээ би бол бархууг аав. Яагаад тэгэхээр шүү дээ тий. Тоо бодож чадна, монголоор ярьж чадна, англиар ярьж чадна, ямар ч юм хэнийг ч дөөрөөч чадна. Энэ Бараг бархуу гэдэг үсэн шүү дээ. Тэгээ хөгжим тоглолч чинь. За ингээд жүжиглэл чинь. Маш олон юмд гүйлгэхээр. Тэ? Шинэ жил хөтлөл чинь. За ингээд сакс тоглон теннис тоглон. Сакс тоглон теннис тоглон. Гих мэтлэнгээр яг ингээд би энийг хүүхдүүдтэй хэлдэг байхгүй.
За хоёр тийм хүүхдүүдэд хэлдэг байхгүй. Чи том болоод ажилд ор. Ажилд орлоо гэхэд хоёр за хоёулаа инженер байж болно тий. Инженер ингэ байж хат. Чи хийл тоглодог гэ ард чинь битцсэн бэ. Тэр захирал алийг авах уу? Яг зөв. Хийл тоглолтын инженерийг авах уу зүгээр инженерийг авах уу гэсэн чинь хийл тоглолтын инженерийг ав. Бүр ойлгохгүй. Эн чинь чамайг жоохон дээш нь шийдэж байгаа. Яг энэ шиг чи Харвард сурч чадсан шүү дээ. Сурчин чамайг нүтгэд бол. Тэр Харвард төгссөн нөхрийг бархуу шиг болгоход хэцүү байхгүй. Чадахгүй шүү дээ. Эн чинь багаасаа явсан байхгүй юу? Урлагч чинь багаасаа явдаг байхгүй юу? Угаасаа. Тэгэл нэг яг том болчоо шууд маа гэж нэг цэбомэ бол биш бол. Урлагч спорт яг адилхан тий. Гоё сакс тоглодог байх хэрэгтэй. Тэр байгууллагад ямар хэрэгтэй байна. Спортын тэр хүн. Тий. Ямар илүү давуу талтай байна. Сакс тоглодог, волейбол тоглодог, хөл бөмбөг тоглодог. Энэ хүмүүс ч одоо тэр нэг байгууллага албан газар төлөөлөөд ийм үнэтэй штэ гэдгээр бахархаж штэ бахархуулж тэр хүнээ бүр зориуд тэгээд тэр хүнд бараг илүү нэмэгдэлцэн өгж байна. Ер нь бол тэр хүнээ алдахыг хүсэхгүй байна. Тийм баталгааг шийдэж өгч байгаа. Тий. Тэгэхэд тэр хүн ямар хичээл зүтгэл гаргасан бэ гэж чинь тэд мэдээд штэ. Эвент итгэгч Шар сүүний чихэр үндэсний үйлдвэрлэгч Монконди брэнд. Лойрус цэцгийн тостой шар сүүний чихэр. Цагаан агуулмж 50% баг. Өндөр уургийн агуулмжтай. Амьд хайр баялаг хүнсний нэмэгдгүй пrebiotic чихэр. Яагаад гэвэл үнэний шар сүү Монгол цэвэр цэцгийн тос орсон шар сүүний иштэй чихэр. Монконди Монголдо үйлдвэрлэв. За өнөөдөр урилгын маань хүлээж авсан та хоёртоо бас дахин баярлалаа гэж хэлье. Яа тэгэхээр хүн тоож оруулсан да. Тэгээ өнөөдөр альваа нэг юм чи бас нэг юм ивент телег бас эдийн засгийн байна шүү дээ. Тэгээ бидтэй хамтарч ажиллаж байгаа Ботшим гээд энэ гайхалтай сайхан. Тийм энэ гоё амттай. Энэ монголчууд одоо өөрсдөө ингээд өдөр бүглэрөө хаа шийдсэн болно юу? Тийм бай. Машин дээр тавьсан байхтал хамтарч ажиллахад бэлэн шүү. Тийм үү. Шууд төгөөгөө булаацсан тий. Ботшимийнхаа манай ганаа хамтарч ажиллаад бэлэн гэсэн чи өөгүй. Камертаны одоо тоглолт болох гэж байгаа. Үнэхээр гоё байна. Чанартай юм бол зүгээр ингээ гоё хэлээд би хүмүүс чи хэлчихв. Тэг. Хөө. Тий. Ботшим гэдэг энэ Жерки гэдэг энэ хатаасан энэ бах бол үнэхээр nice юм. Жингийн илүүдэлтэй хүмүүс бас их зүгээр юм байна. Зүгээр яах вэ тий. Бид нар ч бас ингээд жоохон аппетит өндөртэй байдаг байхгүй юу? Тэгээд аль болох агаар амьсгалаад усуучаал ийм болчиход идэг байхгүй юу хүмүүс? Ийм тайпийн хүмүүс байдаг байхгүй юу? Та нар ч ойлгохгүй л дээ. Дургачууд. Дургачууд. Бид нар чи ингээд усуугаад агаар амьсгалаад ах чинь ингээд хараад байдаг. Айгуу сонио. Тэнгүүтээ яахаа мэддэг байхгүй юу? Тэнгүүт энэ их зүгээр юм байна. Яг орой ингээд ялч өсөд ит юм аа. Хөргөцөх. Тэгээ хөргөчрөг үгээд идэх байхгүй. Тэгээ би хөргөчрөг үгэнгүүд манай хүүхдүүд ч бас дагаа өгчдөг байхгүй. Тэгээ нөгөө хэд ингээд дагуулад өөрөө ингээд ингэжтэй байхгүй. Тэнгүүд энд ам саммер юм байна үгүй чи. Тий. Эндээ ингээд бай амаа мөр нэг хийчихээ. За одоо удацгаа. Их зүгээр юм байна. Их гоё. Ийм гоё бүтээгдэхүүн хийсэн. Энийн ард бол маш технологич байгаа. Хийж байгаа ажилчтай байгаа. Цэвэр ариун байдал байж байгаа. Тий. За тэгээ гол санаа байгаа. Тэгээ маркетинг байгаа. Маш олон юм хийж энийг бүтдэг байхгүй. Би ч нэг ханаа мэжлээс өснөр хийж байгаа. Тэр талах яаж хийнэ вэ гэхээр чинь бүр буудаанаас нь явж нөгөөдгөө гурил болгож байгаа талах болгоод нөгөө талах нь хөөх юм тэр үе чинь 1200 төгрөг болж байгаа байхгүй. Тэгж штэ. Тий. Тэр олон хүмүүсийн хөдөлмөр очсны дараа талах болж байгаа. Яг тэр шиг энэ талхныхан чи биш штэ. Бас хоёр ээлжтэй. Шинийн ээлж өдрийн ээлж. Тий. Яг тэр шиг энийг бас маш олон хүмүүс хийсэн байж таараа. Тэгээ энэ хийсэн хүмүүст нь бас ийм гоё амт чанартай юм монголчуудад нийлүүлж байгаа. Маш баярлж байна. Тэгээ дээрэс нь хүмүүс сайн худалдаж байгаа. Гол нь худалдаж авах нь чухал юм билээ. Тэгэхгүй бол давхарчт юм бил. Хэсэг гаргаал тэгэл зах зээл нь жижиггүй учраас. За дээрэс бас энэ Монкондо гэж брэнд байгаа. За энэ Монголын хамгийн анхны Молко. Молко. Молко юм уу? Шар тостой Молко. талах байна уу?
Молоко. Шар тостой. Тий. Чи Чи өөрөө уншаад үз. нөгөө нэг манай Тийм байж. Орос ээжи Бид нар Ямар ч хоёр хэлдэг болдог молоко иддэг шүү дээ. Одоо энэ монголчууд өөрсдөө молоко иддэг. Орос ээжи мамнисүү. Яг энэ. Орс нэрийн гэдэг өөр. Наач кофе дээр хийж болно шууд усан дээр хийгээд юу яаж болно. Дөрөв дээр тавь. Монгол молоко шар тостой. Монголын тий. Сүний. За бас шар сүүний чихэр гаргаж байгаа бас. Өнсөө. Тий. Тэгтээ бүр ийм нэг юу болцсон байна те чи ийм модон чихэр болцсон. Модон чихэр болцсон бас. Сая манайхан англи авч явсан. Би нэг чинь цай Сая дарлаа. Энэс үү цааш харагдаад тийм ба. Энэ шар сүүний чихрээс бол гадагшаа явахдаа байн авдаг юм аа. Энэ монголчууд их дуртай юм. Дуртай биш. Энэ болохоор саяны гом юм уу? Тийм шүү дээ. Гомгийн хамт юм уу? Талын Монгол. Одоо тэгээ саяны гомжийн дотор байгаа юм уу? Бага. Тэгтээ гурил бол дахиж нэмж хийх үү? Үгүй. Усыг л надад чинь дотроос нь Тэгээ саяны хоол юм уу? Тийм шүү дээ. За тэгээд энэ глюкоз гэдэг энэ усанд бол дуртай. За энэ гоё ус. Гоё ус. энэ угаасаа энэ гоё усын би мэдсэн. Эртэд уугаад. Тийм бэ. Олон ивент Тэгтээ орж шүү. хэлбэрүүд зарагддаг юм уу? Дэлгүүрт байгаа. Ивент итгэгч глюкоз агуулсан эрч хүчний ус, супер глюкоз энергийн ус. Өш одоо нэг гоё юм яри л та. Энэ 30 жилийн хойч болох гэдэг шүү дээ. Үгүй 30 Хөш хэд дуу 30 жил шүү дээ энэ. Манай 30 жилийн ойгоор бид нэр айгүй гоё гоё юм хийж байгаа. Тий. Та сюрприз хин хаашийн юу хин хаашийн юм бол би нэг түрүү хэлсэн шүү дээ. Хайр биднэрт жоохон дутагтаад байна гэж. Тий. Та цөмөрөө гоё бие бинийгээ гоё хайрлаа. Бид нар ч гэсэн алдаа дутагдлаа ойлголоо. Шүү бас дуулах ёстой байсан юм байна. Дуусаарч байх ёстой байсан юм байна. Манай болдоо бол одоо хүртэл тэгэл дуулаад явж байгаа. Бид нараас болдоодоо баш баярлалаа гэж хэлэх ёстой. Тэгээд 30 жилийнхаагаар бид нэр сайхан хайрын зоог барина. Хоол. Тэр хоолн донд 1 2 3 дугаар хоолууд байгаа. 3 дугаар хоол гэж байдгүй лөө. Десерт тэр амттан бүгдээрээ байгаа яг ингээд төсөөлөхөд яг бид нар гоё тийм гоё дуунуудын зоог барина. Тэгээд цөмөрөө манай ширийг тойроод тэгээд цөмөрөө сайхан тэрийг гидсээ заттал гэдэг шиг ингээд оюунаа бүр ингээд тэр нэг өдөр бүх муу муухай юмэг бүгдээ тэр талбайгаас байхгүй болгоно. Дандаа гоё сайхан юм. Өөрлөг дандаа хайр. Тий. Шингээгээд тэгээд энэчээс гараад цөмөрөө бас сайхан амьдралын эхлэл, бизнесийн эхлэл, уучлал, тий, өршөөл, хамаг сайн сайхан юмыг тэнцээс авч гараад маргааш нь амьдрал нь өшөө гоё цогцлох болов гэж бодож байгаа. Нэг гоё гоё. Өстой гоё юм байна. Баярлалаа. тийм гоё үчиг Би очиж үзэн. 6 сарын 26 сарын 28 би угаасаа очиж үзэн. Яа тэгвэл би Дуурин театрт анхны 18-аас тоглолтыг үзчихсэн. 30 жилийн. Би яг эдгэрт амар дуртай байхгүй амар гоё юм чи. Гоё, гоё. Миний үеийн найзууд юм чи. Юу тоглолтыг чи хэн хариулж байгаа юм бэ? Өөрсдөө гүйц. тоглолтыг манай одоо оргил медиа. Оргил медиа. Тэгээ манай бас Night with Us гэдэг. Манай продюсер гэх юм уу, ер нь зохион байгуулагч те. Тэд нар маань ингээд зохион болгоо явж байгаа. Бид нар ч олон жилийн хамтарч хийсэн. Тэгээд нэг юм байдаг юм байна. Бид нар 2010 онд билүү 15 онд билүү тогсноос хойш тоглоогүй юм байна. Ерөөсөө яг ийм бүрийн хэмжээний циркэт тоглоо. Хаана нэлээ? Тий. Циркэт үү? Үгүй стадионд. Стадионд юм уу? 2015 жилийнхаа ойгоор. Тийм ханагстай тоглосон. Стадионд тоглосон сүулт. Тэгээд тэрнээс хойш тоглоогүй. Бид нэр тэрний дараа тоглоомч гэж бодож байсан. Тэгээд тоглолтгүй юм бэ. Тоглохгүй явж байгаад одоо яг 15 жилийн дахиад дараа дахиж тоглох гэж байгаа юм байна. Тэгээ бид нар бодохгүй юу? Дахиад дараа нь хийцээ тоглох л гэж. Нэр нь тийм шүү. Бас тоглохгүй ч биш магадгүй байхгүй юу? Айгуу сони юм бэлээ. Энийг би яг тоглохгүй гэж хэлж байгаа юм биш. Бас тоглоно гэж хэлж байгаа юм биш.
амьдрал биднийг ингэдэг юм байна гэсэн. Тэр цаанаасаа хэрвээ тоглоно гэж ивэл нэг болох ёстой юм болдог гэдэг шиг тоглоно гэж ивэл тоглоно. Тоглохгүй гэж ивэл ингээл 15 жил хүртэл ингээд тоглохгүй байгаад идэв. Энийг таадаг юм байна. Энэ чинь төлөвлөгөөнд ярддаг юм байна бас. Яг бидний хувьд бол тийм учраас одоо энэ 30 жилийн хойгоор ирж байгаа хүмүүс маань бас бити нэг гоник дээгээрээ тий тэр бас дахиж тоглохгүй байх ч юм уу тий бити бас тэгж бодоорой. Нөгөөдгөөс бас тийм байж ч магадгүй. Бидний тэрийг таашгүй юм байна. Хүний амьдрал таашгүй. Тий. Тэгэхээр бас хүчээд үзчих юм бол бас нэг юмнаас хоцрохгүй нь бай. Тий? Ингэсэн шүү. Гих мэтлэнгээр би тэгээд бас нэг манай тоглолтыг ирж үзээрэй. Гоё болно шүү. Яасан шүү, хийсэн шүү гэл. Одоо тэгж ярих нь зөвч байдаг юм уу, бурууч байдаг юм уу? Тийм ээ. Тэгтээ танахыг үзэх хүмүүс угаасаа гоё юм чи гоё хамтлаг. Чи наа чи яг үнэн байхгүй. 30 жил гээд дараа нь одоо 40 жилээ хийх юм уу? Эсвэл дараа жил тоглох юм уу? Эсвэл огт тоглохгүй ч юм уу хийм мэдлээ. Тийм учраас хүрээдээ зүмөрөө нэг сайхан хайрын зог барий. Хизээч мартагдахгүйгээр одоо жишээлбэл чи сая циркийн тоглолтыг ирж шээ. Харин циркийн тоглолтыг санаад байгаа байхгүй. Тийм. Яг тэр шиг ингээл чиний тэр дөөрийн тоглолт санаж байгаа шиг ингээл яг энэ тоглолт ингээд та нарын гоё дорсон чи үлдээл зүмөрөө нэг хэрвээ байж ивэл 70 80 90 метрийн гоё яриад тэгээ амиртаа тоглоцтой гоё өстэй. Сигар зурцсан тий. Тэгээ нэг хөрхөн коньяк маньяк барьсан ч юм уу тий. Тэр үед тэгэл ингээл гоё. Тэгээ сууж ярьж ивэл гоё ихгүй юу? Тий. Эсвэл ингээд тойроос уусан подкаст ярьцсан. Гэжтэй. Би бол очиж үзнэ гэж бүр зорьсон байгаа. Баярлалаа. Хамарстан чи 95 онд байгуулагдав. 96 онд X2 байгуулагдчихсан. Тэгсэн. Иргэжил одоо манай X2 30 жил болсон. Бас одоо. Тэгээ сая нөгөө дахиж тоглооч үгүй ч үгээд тэгээ ярьсан чи одоо бид нар мэдэхгүй одоо ер нь дахиж гадаадд тоглох уугүй юу гэдэг яг наадхан дээр чи ирсэн. Тий. Ер нь яг тэгдэм. Тэгэхээр би наадах чинь маш сайн ойлгож мэдэрч та хэдийн одоо юу ярих гээд байгаа, юу дотроо бодоод тээж одоо энэ тоглолтоо яаж хий гэсэн үсэл ирмэлцлий чи маш сайн ойлгож байна. За тэгээд миний энэ хөдөлж байгаа энэ Trimix-ийн 3 үетэй болонтай угаасаа. За. Эхнийх нь хэлүүлээ гоё чөлөөтэй ярилцсан. Хоёрдугаар хэсэг бол дуу оруулсан. Одоо гуравдугаар хэсэг энэ дотроос суглаа хийн. Энэ дотор энэ чинь өмнө байгаа шүү дээ. Энэ дотор Монголд одоо тулгамдж байгаа. За яавал гоё гац гаргалгаа байж болох уу гэж хүн болгон дотроо бодож л явдаг баг. Бүх янзын сэдв байгаа. Сэдв байгаа. Нэг сэдв өрнө. Өмнөх юм дээр скутерийн тухай ярьсан цаам юм. Скутер яах вэ? Монголчууд өнөөдөр скутерийг буруутгаад байгаа мөртлөө өөрсдөө жолооч нар өөрсдөө бас ингээд дураараа яваад скутерийг бас юу яагаад шүү дээ. Хүмүүсийг аваар хийгээд байгаа байхгүй. Тэр талаар ярьсан. Одоо өөр асуудал ярина. За ганаа сургалт. Ганаа сургалт. Алины чам аах. Юу гэж байна? Энэ өстө гоё чихрүү шүү. Наа чи юу? Гоё юу? Гоё явддаг үстэй. Шар сүүний. Тийм ээ. Гоё. Өстө гоё юмстай. За. Trimix суулаа. Саа. Юу гэж байна? Хэлэхгүй. Гац гэж байна. За гашны талаар ярилцах юм тий. Гашны талаар хэдүүлээд 3 талаас л өөрсдөө юу л яана гэсэн үг. Өөрсдөө бодчих. Гашны талаар зүгээр заримдаа хит их автомашинуудаа явуулаад гарцсан нөгөө жирийн алхаж байгаа иргэдтэй үйлчилдэг маш олон гарцснууд байд юм бэл. Би одоо их л алхахтэй. Тэгээд ингээ алхаж байхад бол үнэхээр төвчээрийн хязгаар бол бас л байдаг юм билээ. Тэгэхээр тэр гарцыг яах хэвээр нөгөө хүнээ гаргахлаар нөгөө машинууд дулам аваарчих гэдэг. Тэгээд ерөөсөө тэр гаргаж байгаа хугацаа нь шүү дээ. Ерөөсөө нэг 8 секунд дүү 11 секунд дүү магадгүй. Тэр авцаал. Тэгээд нэг хөгшүүн жинсгээ гарч байгаа байхгүй. Голт нь очиод нөгөө улаасч байгаа байхгүй. Тэгээд талд нь явж чадахгүй зогсож байгаа. Ийм гарцнууд мангар их байт юм л. Нэгдүгээр тэгэхээр бид нар машин бодохгүй баг эхлээд явган үнээл бодох хэрэгтэй юм байна да гэж би бол өстой гарцны талаар яг тийм бодолтой болсон. Хоёрдугаарт гэх юм бол
Одоо нэг 120,000 Тимоти өшөөний артлын нөгөө нэг дээгүүр гүүр байгаа шүү дээ. Тийм гүүр маш их хийх хэвээр. Нэг бол нүхэн гарц хийх хэвээр. Тэгжээж тэр машин бол урсчгаар урсчил. Яг тийм 3 газар байна. Хүн бол туйлдчихлээ шүү нэрээ. Үнэхээр гарцсан дээр туйлдчихлээ. Айгүй удажил. 100 айл дээр нэг байгаа. 400-ны улаан бүрийн урталтыг гарц байгаа. Тэгэхээр тэр Тимоти өшөөний шинжилт нэг гарц байгаа. Нөгөө дээгүүр 4 гарц байгаа тийм байна. Монголд. Ер нь бол ааштай хараа. 4 гарц байгаа. Ер нь тийм гарц хэрэгтэй. Маш их хэрэгтэй юм. Яагаад тэгэхээр Яармагт одоо сая нөгөө нүхэн гарц чи юу болсон бэ нэрээ? Бага юу? хийц штий. Хийгээд одоо явж байгаа. Доогор явж байгаа. Яарам гэдэг доотлын юм. Хүүхд дайруулсан сонч тэр чи доотлын хийсэн штий. Тэр өстө зөв те. Гэхдээ тэнд нэг гэн л байгаа те. Нэг л байгаа. Тэр урт замд айгүй хол алхаж байгаад би сая нэг тийшээ очиж нэг ахтай цугийн хүний машинтай дайгдаж явчаад бүр тэр ямар мотор сүлээ. Тэр моторс дээр очиод бүр тэр цаана гэдэг сая шинээр нэгдсэн. Мөнх хада. За тэр авцаанаас наашаа алхаж байгаа байхгүй. Алхъя гэд. Автобусны буудлын хүртэл. Тэгээд зам унтлан гарах гэсэн. Гарцсан айгүй хол байгаадсэн. Айгүй хол юм билээ бас. Яарам гэдэг. Тэгээд биш тэр нүхэн гарцсан тэнд чинь баг тэр гарц чинь л байсан. Өөр тийм одоо хүн гарч байгаа. Тийм бай. Тий, нүхэн гарц маш. Яарам нэр нь тийм байна. Би одоо ингээд өөрөө ингээд нисэх мэсгэр ингээд явдаг яарам явдаг. Яг бодоод чамаг хэлсэн чинь нэр нь тийм яг үний гарцтай. Ховор юм биш. Тэгээд эйгүүр чинь гарцгүй газараа гарчмаар идэг. Тэнгүүд машин мангар хурданг яваад идэг. Тий. Бас асуудал юм. Би та хоёроос нэг юм асуучих уу? Та хоёр бас үнэнгээл хариулаарай. Та хоёр яг дандаа гарцаар гарч чаддаг уу? Заримдаа төсвөр алддаг уу? Хүүхдтэй үедээ гарцаар гардаг. Хүүхдгүй үедээ бол ганцаараа гардаг. Заримдаа юу? Хөвчлээ. Ер нь бол хүүхдтэйгээ явж ивэл заавал гарцаар. Заавал. Ястаа ядаж тэхгүй л бол тий. Ганцаараа явж байгаа нөхцөлд бол тэгэл хаамаагүй байгаа ш. Манай 90-ад оныхан бол биш 90-ад оныхан бол чичээ нөөч. Ястаа. Тойрыг харах нь яах гэсэн чинь анзаарахгүй шүү манай хоёр. 90-ад оныхан. Тий. Тэгтээ штэ хараа өнөөдөр штэ яг гарцаар гарч байгаа хүмүүстэй бол амар баярлмаар. Тэгэл байх тий. Заавал зам тавьж өгдөг. Би бол одоо явгооны зам дээр хүрлээ ах шиг гэдэг шүү дээ. Ингэж зам тавьж өгдөг шүү дээ. Тий. Сая ингэдэг юм. Би бол ингэдэг юм. Гарцаар гарахтаа гараа дуусчаад баярлаа гэдэг байхгүй. Тэгэхээр надад ихэнтэй эвгүй хийсэн юм. Одоо тэр чи гоё. Тий. Одоо ингээ гарангуудаа би ингээ баярлаа гэж явчихдаг байхгүй юу? Тэгээд хүн сурчдаг юм билээ. Яагаад тэрийг би надад ингээ бүхий ингээ баярлаа гэж илэрхийлэх ёстой юм бэ гэхээр би нэг удаа машин тавьчихсан чинь нэг хүн гараад над руу ингээ баярлаа гэдээ ингээ явчихсан байхгүй юу? Амар гой санагдсан. Вау! Солиотой гой санагдсан биш төнгөтэй. Дараа нь намайг хүн гэж харна шүү дээ. Энэ гараа явчих. Тэ? Гараа явчих. Нөгөө чинь баярлаа гэвэл нөгөөд нь ваа гэдэг тий. Тэгвэл би хүнд бүр гоё болох юм бэ. Гоё юм өгөх юм бэ гэж бодсон байхгүй. Тэр өдөр нь ууртаа явжсан гар хүч гарцлагсан. Юм ганаа юм нөгөөд нь бүхэнгүүд гайгүй ч юм уу гэд нэг уур нь жоохон ч гэсэн гайгүй болоод төгжрэндээ бухимдж байгаа хүнийг бас нэг 3 минут ч гэсэн тайвшруулад ингээд явчих юм бэ гэж бодсон байхгүй. Тэгэхээр би гацаар гарч байгаа хүмүүс жолооч нартайгаа бас баярлаа гэж хэлчихсэн. Тэгээд нэг толгоогоо нэг догчоод яа одоо тэгвэл гоё юм өдрөөлж байгаа усууд бүгдээрээ тийм юу ч хөвчл гоё шүү дээ. Бүгдээрээ гацаа жолооч нартай баярлаа гэдэг. Ингээд суулчил Монголын жолооч чинь бас талхаад гарч байгаа хүнийг хүндэтгээ зогсож шүү дээ. Тэгнь бас хүндэтгээд толгоогоо ихгүй ч гэсэн ингээд би бол бас баярлаа гэж хэлдэг. Гарцаар бас заримдаа их удаан алхаж пэдгийж алхаж байгаа хүмүүс харагддаг. Би жоохон чих байх. Анх нэг гарцаар гарах хууль гарсан шүү дээ. Гарцаар гаргахад явж байгаа машин зогсох хэвээр. Давуу хэрэгтэй. Манай Гамильтон дөрүүлээ яавал яах вэ? Тинчээс машин нуугдсан заяа. Шунгийн ард нуугдчихсан. Авшиг дөрүүлээ шүү дээ. Гарцаар гүйж шүү дээ. Нөгөө машин ч зогсож байгаа. Дөрүүлээ маа яатсан бадраа. Ингэж анхгүй тэгж анх пэдижсэн юм бэ. Тэг гарцаар гарч явахтаа. Ер нь бол хурдан гарч явахгүй бол яг нөгөө түрүүний хэлдэг шиг нэг хүн хэлсэн байхгүй. Гарцуулвал баталгаа биш шүү. Тэ? Амнастай баталгаа биш шүү дээ. Ямар ч хүмүүс орж ирж болно шүү дээ. 1 2 3 игнэтэй урсгалтай замд бол тийм шүү дээ. Эхний игнээ зогссон байхад хоёр дахь игнээ зогслоо. Гурав дахь нь зогсохгүй хамаал аваад байна шүү дээ. Тэгэхээр маш сайн гарах. Би бол одоо байнга захитай манай өмтөр манай охиндоо охтуудаа
хацаараа заавалж гарч ирж байгаа. Би чамд та хэд нэг Хоёрдугаар нөө шонгийн модны энтлээс урсгалтай бол энд чинь нэг шонгийн мод байвал шонгийн модныхоо энтлэн зогсож байгаа. Ямар нэгэн муу юм болоо шонгийн мод мөргөн шүү дээ. Тийм ээ. Тий. Бас тийм ээ тий. Тэгж энтлээс байвал энтлэлтэнд гараа зогсож байгаа шонгийн мод. Энэ бол би болж байгаа налах баяртай шүү дээ. Нөгөө шонгийн мод. би та хэд нэг амар тоо хэлье. За. 2025 оны 1-р улирлын байдлаар Энэ жил 1-3 сар. 1-3 сар гэсэн. 131 хүүхэд. За. Ацамын ус. Яг энэ явган гацсан дээр. Тэгэхээр манай жолооч нар бүгдээрээ энийг явганы гарцны юу харагдвал тэгэхээр очиж зогсож явах хэрэгтэй. Амар уус 131 хүн гэдэг чинь. Хүүхэд амар юм байна. Яг энэний цаана ингээд 131 хүүхэд явуулсан чи 131 гэр бүл Ингэн цаа шүү дээ. сүнж байгаа байхгүй. Сүн Шууд сэтгэл санаагаар дуусна шүү дээ. шууд 131 гэр бүл байхгүй болж байгаа. Хүүхдээ алдсан аав ээж хоёр бол энэ дэлхийн хамгийн амар зовлон ш тэр. Тэ? Тэр зовлон аав ээж хоёр амсчаад инехгүй амар олон жил болно ш. Тэг нь Инээд гэдгийг мартна. Хүүхэд харах болгондоо өөрхөн хүүхс санана. Тэгэхэд зүгээр машинаар хурж тэрийг мөргөөд яг санаатайгаа биш халтаа мэдээж. тэр санаатай биш л дээ. Яг энэ талаас нь ингээ бодох юм бол зогсмоор байгаа байхгүй. бүх жолооч нар зогсох ёстой. Ерөөсөө. Хурдан хасаал. Яг ингээд тэрийг өөр дээрээ бодох ёстой байхгүй. Яг Өөрийнхөө өөр өвчийг бодох. тий. Миний хүүхэд машин дээр өчүүл яах вэ? Яг энэ. Тий. Миний хүүхэд ингээ гараа явж байгаа Дээр өчүүл яах вэ? Тэрийг л Ямар машин барьж байгаа усууд гол нь биш байхгүй юу? Хэн байх нь гол нь биш. Яг тэгэж бодоол ингэчих юм бол тэгээд манай Монгол болно шүү дээ. болно шүү дээ. Тий. Юм болгоныг ингэж бодцохоор яг Өөр дөрөө зүрхэн дээр очиж. дандаа өөр дөрөө юмыг дандаа авч бодож байгаа болвол зүг баггүй. Тий. Тэгээ бодцохоор амар байдгийг. Зүгээр явган хүний гарсан дээр бүх хүмүүс машинтайгаа зогсоод өгчих. Тэргээр нь одоо гэр нас дээр тайч нь ямар ч хүмүүстэй өөртөө гараад явчихна. Энэ амар тоо байгаа байхгүй 130 гэдэг чинь амар байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нэг үзэж байгаа усуд ямар амар юм бэ. Тэгэл яг түрүүний би ганагийн юмс зөвхөн тэр гарцаа гарч байгаа хүмүүсийг өөрийнхөө хүн шиг ингээ хандчих юм бол Тий. тэг өөрийнхөө өвчиг, өөрийнхөө аав ээжиг, өөрийнхөө ах トゥ шиг ингээ хандчих юм бол тэгэл аваас байхгүй л шүү дээ. Гарч байгаа усууд маш удаан гараад өгч байсан. Нэг оронтой торуул ядж оруулж. Тийм нэг онтой тоор оруулж байгаа. Хоёр оронтой тоор биш. Тийм. Манайхан чадна уу? Чадна. Үгүй бүгдээрээ хууль гаргах тэгээд хийждэг шүү дээ. Хэрэгжүүлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан. Гарцаараа бүгдээрээ гараа сурцгаая. Зарим үед хүүхдгүй үед гарцгүй газараа гардаг боли одоо ганаа. Тэгээд бүх хүмүүс машинтай явж байгаа усууд бүгдээрээ ярьж байгаа. Машина гац дээр хүмүүс явгана гаргадаг шүү. Тэгэл аваас лаахгүй шүү. Тэг яг би амар гоё юм сонссон. Юу гэхээр яг өөрийнхөө хүүхчиг хандчих юм тэгэл болох гэж байна. Тий. Тест зөв. Амар гоё. Зөв. За, хоёр зочдод бэлгээ өгнө. За. Бэлгтэй шүү дээ. Зарим нэг бэлэг ирээгүй аа шиг байна. За, Монголын бренди. За. Гарын бэлэг. За би ингээд дамжуул. За. Цагаасаа би Хамилтоны ганаагаас дамжуулж авлаа. Баярлалаа. За үнэхээр гоё юм шүү. За, тэгээд Яг тэгэхээр глюкоз өнөөдөр надад хэрэгтэй байгаа. Би цусаа өгсөн. Өнөөдөр өгсөн. Вау. Тэгээ өнөөдөр маш сайн ус суух хэрэгтэй байхгүй. Глюкозыг авах хэрэгтэй байхгүй. Яг л ихлээр нь цус ус өгөөд дутагталд орно. Гэхдээ минийхийг өнөөдөр шинжилж үзсэн. Одоо цус авах болгондоо цус нь одоо багасч үгүй юу гэдгийг үздэг болсон байлаа. Уул нь тэгдэггүй байсан. Тэгээд одоо үгүй. Харин надад байна шүү дээ. Үгүй. Мөнгө би бол ерөөсөө мөнгө ер нь хүмүүс цусаа өглөө гэд мөнгө авдаггүй баха. Тийм үү? Тий, одоо тийм болцсон. Ханд сайн дураараа өгч. Тэгээ надад харин өглөө нь тэнд очиод гарахтаа нэг гоё кофе цаанаас өгнө. Тэгээ гоё сэндвич өгнө. Тий. Нэг бол лоунгийн жуус ч юм уу те өгөөд бас сэндвич ч юм уу. Тэгээ бичээ. Айгуу гоё. Тэгээ би одоо хүндэт донор болсон. Өнөөдөр 15 дахь өглөө. Вау. Жилд одоо эрэгтэй хүн чинь 3 сард нэг удаа өгдөг. Тэгэхээр жилд би 4 удаа өгсөн гэдэг чинь 15-аас 4 жил болсон. Яг бас сэвэн гэж байдیں۔ Сэвэн болохоор 2-7 хоногт нэг удаа 3 4 удаа ингээд өгөөд. Тэгээ тэрнтэйг нийлээ би 2 жил хагасл болж байгаа. Сард
4 удаагийн сивэн чи яг энэ 15 дээр нэмэгдэж байгаа гэсэн. Сивэн болохоор бүр зөв цусыг шүүж байгаа гэсэн. Маш сайн. Ер нь энэ цус одоо ялангуяа ковидоос хойш гэж одоо ярьдаг юм байна л л. Зүрхээр их явж जैन залуучууд те. Тэгээд цус харж जैन. Ерөөсөө энэ цустай холбоотой. Айгүй бохирдсан байт. Тэгэхээр цусаа өгж байгаараа гэж бас та ярьдаг. Би 2012 онд нөгөө нэг юу яасан шүү дээ. Чи санаж байна уу? 350 г цусаагүй 3 хүнд ам бэлгэлээ гэдэг нэг чи санаж байна уу? Тийм нэг Stark-д орсон тийм. Тийм бид нар тийм. Тийш дээ нэрийг тэр ч мартсан. 3 хүний амийг аврыг. 3 хүний амнаас авдаг. Аварна. Би та 350 г архиух орно 350 г цусаа өг гэж. Яг зөв тий. Тэгсэн баг. Нэг удаагийн цус өгөлт 3 хүний ам авардаг. Би өстө нэг ч үзүү. Хөөгөө. Өгөл өстөө сайн шүү. Ингэдэ үн ч биш дээ өөрөө чам шиг гоё ингээл толигаалах юм бэ те. Үгүй нэрээ тий. Нэр чи бол зүгээр толь шиг л биш. Анх хөхөд над ямар мэдрэмж төрсөн ярьж л да. Хүмүүс ч гэсэн эрүүл мэндэд нэртэй юм чи. Ингээл толгой ингээл амар өвдөжсэн тэр өвчин бүр яг ингээд цус ингээд гаргах байхгүй болчих. Тийм мэдрэмж авч ирсэн гэж боддоо. Тэгж ирүүлчихсэн. Тэр одоо мэдгүй ямар ч байсан би тэр үед одоо. Амар гоо. Тэгээд дээрээс нь цусаа өгөөд 3 хүний амнаас аварлаа шүү та гэд хэлэхэд нь ямар гоё баярлалаа гэж бодчих. Би одоо 15 гэдэг чинь 45 хүний амнаас аврах юм хэмжээний цус сэг өгсөн байгаа. Би чи 2 дахь өгж явахдаа нэг хүнтэй таарлаа дээр кофе ууж сууж явахдаа ингээд за хэдгээ өгж जैन бархи зураг авахыг альт ихлээр. Би 2 дахь өгж байна. Өөрөө яас анх удаага ярьж байгаа гэсэн чи тэр хэдгээ байсан гэж 214 дахь удаага өгч. Ямар амар юм бэ? Тэгээ 3-аар үтсэн чи хэд вэ тэр 6-700 хүний амнаас аварсан. Би хажууд тэгээд уучлаарай бууж. Ойнгон дурж байгаа ч. Тэгтээ тэр яхаа амар гой даруухан цал байсан л та. Гэтэ тэрэндээ айгу баярлалтай юм байлаа. Тэ айгу хүндэт донор гээд нэг хүн бас нэг инээдтэй юм ярьсан. Автобусан цуусан чинь нөгөө ийм өндөр настай ингээд явдаг байсан чинь хүндэт донорын тэмдгээр үнэн л хөгд юм байна. Нөгөөдгөө дарсан чинь юу гэсэн гэж. Өндөр настай гэдгээсээ жоохон санаа зовдөг байсан юм байна. Уул нь өөрөө их толиотой. Нөгөөдгөө дарсан чинь хүндэт донор танд баярлалаа гэж байна. Гоё бас автобус хүндэт донор гэдэг. Тэгээ тэрүүгээр ингээд бас амар гоё аз жаргалтай байж. Ийм гоё юмнууд байдаг юм бэл. Цусаа өгж явах нь тийм байна. Эрүүл мэндэд одоо бүр эмчнараар яриулах юм болов штэ. Бүх хүн энийг ойлгох юм бол бид нар дийлэхгүй бараа. Бараг тэгж ярьж байгаа шүү. Тэгэхээр цус өгөх ямар ач холбогдолтой гэж бодож байна. Гэт надад хэлж байгаа юм. Тэгээд бас хамаагүй ингэж бас ийм болдгоо юм байна те гэтгсэн чи харин тийм ээ. Рекламдж болохгүй юм биш. Бас тий. Тэгээ ялангуяа тэр дотроо цус өгөхдөө сивинг өөрөөр хэлбэл аппарат нь айгүй ховор байдаг байхгүй. Гэхдээ тэр сивинд орох бүр ямар ач холбогдолтой гэдгийг ярьж байгаа. Та нар нэг очиж яг энэ хэсгийг асуух тий. 3 мэдчихээн. Цагтээ. Би бол надад хэрийн цус таарахгүй шүү дээ. Би чинь нэгдүгээр бүлэг байхгүй. Тийм. Нэгдүгээр бүлгийн цустай хүн нэг тийм хамаа. Би чинь 2 удаа цус өгсөн. Би тэрийнхээ шууд таарах юм нэгдүгээр бүлэг чинь тий. Тийм шүү дээ. Тэр чинь супер цус аахгүй. Минийхэд таарах цус болдоггүй. Нэг чинь доошоо 3 2 1 4 ярьж байлаа шүү дээ. За. Тэгээд өнөөдрийн подкастт маань хүрэлцсэн 2 зочиндоо үнэхээр баярлалаа. Гоё байна. Гоёж хууч хөрлөө. За тэгээд 28-нд бол тоглолтод нь амжилт хүсье. 30 жилийн ойгоор би бараг очиж X төстэйгээ тоглох байх. Тэрэгчл. Бараг л ойрох байх. Тэглэгээ. Тийм 30 жилийнхаа ойн дээр тэгээд одногч тэгээ тоглож ирсэн, оноохтойгоо тоглож ирсэн, аглоохтойгоо тоглож ирсэн. Тэр номердөө бараг эргээд сэргээж тоглох байх гэж бодож байна. Тэгээ гоё нэрээ нэг мэдээлэл өгчий. 28-нд бидний тоглохдоо ямар ч өөр хамтлаг байхгүй. Яг өөртөө дангаараа. Хэдээс хаалгаа нээх яа. 15 цагаас хаалгаа онгоох чинь. Тэгэл бидний одоо 30 жилийн бол бидний баяр. Тэр үзэгчдийн баяр, ирсэн хүмүүсийн баяр зүгээр хамтдаа баярлна. Гэтэ энийг нэг хөмчрөхөө заавал ингэж гэж байгаагаа биш. Яагаад гэвэл бидний дуу хоолойг сонсох гэж тэд нар маань ирсэн учраас тэгээд бид нэр өөрсдөө та нарт гоё юм бэлгэлье, гоё бай, гоё дуулцгаая гэдэг. Өөр хамтлагт ууштай өөртөө оруулахгүйгээр болсон. Гоё.
наачих ба шүү дээ. Чадaltaй л шүү. Чи өөрөө хамтраа дуусах юмудад Мараа зүгээр хийт үзэн. Тэглгүй яах вэ? Тэрийг чинь шингээр ингээд зөндөө юмуд байгаа. Тэгээд хөлбөрүүд бас байгаа юм байна. Маш олон дуутал. Бол ганцаараа дангаараа дуусан заяа. Тэнгүүт хин шүү дээ. ганаа бас дангаараа дуулж байна. Болтын зөндөө. Хараа Эбагийн хүний амьдрал хайр дуурлал ёо ямар гоё дуудах вэ? Бүгдээрээ дуулах юм байна. Нэг зүгээр л хүний амьдралын тухай нэр. Медигийн Миамор энэ. Баатар мотор бас нэг бүсгүйтэй бас кино тоглолт нь шүү дээ зат. Баг залуунаас нь да. Тийм л байлаа шүү дээ. За камертаныхандаа бүгдэнд амжилт хүсье, бараадаа амжилт хүсье. Өнөөдрийн подкаст маань ингээд энэ хүрээд өндөрлж байна. Бүгдээрээ гарцаар хүсье. Тэ гарцаар. Гарцаараа яг өөрийнхөө хүүхчиг аав ээжиг хандцгаая гэж уриалъя. За баярлалаа.